Сайн байцгаана уу их мөндөд үзэгчтэй. Амралтын өдрийн 10 цаг болсон байна. Өнөөдөр их айл хөтж байна. Ингээд бид та бүхэндээ өнөөдөр дугаараараа нэгэн хүнтэй төчим хүрсэн гаас хэлэхэд татай байна. Энэ надад юм зохгүй мөрөө хальтаа ингээд. Би өөр ингээд надад үнээр зохгүй. Бажиалтын нэгэн шинэ дугаар та бүхэнд хүрэхэд бэлэн болсон байна. За манай өнөөдрийн дугаарт Ариана нэрээр олноо танигдсан. За бүсгүй киноны гол дур, замун хохирогч киноны гол дур, дурлалын гэмт киноны бас гол дүрийн жүжигчин Ариун болор хүрэлцэн ирсэн байна. За урилгын хүлээн авч хүрэлцэн ирсэнд баярлалаа. За маш их баярлалаа. Тэгээд та хоёрын нэвтрүүлэг би айгүй их үзчихсэн л та. Манаас ер нь гадаад дэдэг монголчууд их үздэг юм байлээ. Тэгээд та хоёрын дунд яг ингээ орж ирээ суусан чист амар инэрхтэй. Үгүй бүр ауранд бүр алж ийн олж ш та хоёр. Тэгээд амар айжин та хоёр. Бид тийм нөгөө хүн мөн иддэг ч юм уу эсвэл хүнийг унгаах гэдэг хүмүүс биш зүгээр л гоё ярилцаал. Нэг 3 найз суугаад хоорондоо ярилцдаг штэ. Сайхан инээж хөрөөд маазраад ингээд ярилцдаг л нэвтрүүлэг шүү. Тэгээс манайх тийм хүн айлгадаг. Гэтэ чиний саяны нэг хэлсэн юм бол өнөө. Бид тэр нэрийг хэлсэн авра амар сайтгаа мэднэ. Голд орохоор манай битэрийн голд суусан хүн авра аваад ингээ амар болдог байхгүй. Тэгээ бид тэр одоо энийг зүгээр ингээ ганцхан нэвтрүүлэгтэй биш. Одоо хувь хүмүүсээс ингээ уцтаад ингээ бас мөнгөөр голд суулаа битэрийн голд суулаа 500 мянга төлөлөө тий. Тийм бас юм хэлдэм юм гэдэг. За. Химрас эргэж аваад тийм. Хүмүүс битэртэй суугаад химрас эргээд тий. Нэг үнэтэй биш ээ. Тэгээ дансаар чичнээ жоон байж. Би дээр үед нэг тэгж ярьжсэн байхгүй юу? Намайг хүмүүс асуусан байхгүй юу? Чи ер нь ингээ чам санал ирэх юм бол бажи хоёрын юунд нь орох уу гэдэг юм гоо бис хизээж орохгүй бис нэр амар гэж одоо ингэж битээ хэлж байгаараа. Тийм. Орцсон сууж байгаа юм баяр үргэлж байдгүй шүү. Тийм. Гэтэ би бол чи бол ямар ч сан энэ дуусчаад бол дахиад хизээж орохгүй гэж хэлэх байна. Угаасаа нэг хүн нэг л ордог юм. Тэгээ нэг хүн нэг л ордог болохоор тийм. Угаасаа дахиж оруулахгүй юм. За бүсгүй кино яг одоо кино театруудад жинхэнэ хит болж байгаа. Кино амжилттай болсны илрэл болж байгаа болоо гэж бодож байна. Хүмүүс маш ам сайтай байна. Ер нь киноны үйл явц яг одоо ямар шатанд явж байна? Кино манай бол ер нь амжилттай байгаа. Одоо Монголын блокбастер гэж бол хэлж болж байна. Бид нэр одоо нийт 2 сар гарцсан байна. 1 сарын 16-нд нээлттэйсэн бол одоогоор бол 200 мянган хүн үзсэн байна. Тийм. Тэгэхээр энэ чинь айгүй том амжилт. Одоо юу хүн амынхаа бараг 10% үзсэн байна гэсэн үг байхгүй. Тэгэхээр энэ чинь бүр ингээ ямар ч орны амар том амжилт гэсэн үг. Тэгээд одоо ах нар маань анх удаага өөрөнгө гэсэн түүхэн киног хийгээд тэгээд энэ бүсгүй гэдэг дуу чинь өөр айгүй амин сүнстэй юм дуу. Тийм учраас одоо юу гэдэг чинь тэрнгээрээ тэр амин сүнсээрээ хөглөгдсөн ч гэдэг юм уу. Цаанаасаа бүр юм хэмэрлэг юм уран бүтээл болохоор одоо 30 жил дуулагдчихжээ шүү дээ дуу чинь тийм ээ. Тэгэхээр цаанаасаа одоо бидний аав ээж дуулжсэн дуунууд өнөөдөр амтай явж ш тийм ээ. Тэгээд яг энэ киноны одоо бүсгүй гэдэг эмгтээ тоолсондоо би өөрөө ч гэсэндээ айгүй их баяртай байгаа. Тий, яг тий. Киногийн бол арай үзэж амжааг байгаа. Нэг үнэ хэлээд тий. Клипэнд үзег байгаа юм наад. Би нэг гоо би нэг яг Бажнэртэйг үзээгүй юу? Би киног үзэж амжиг гэдэг үзэн гэдгийг бол мэдж байгаа. Нөгөө бид нар кинод Монгол кинод энэ үзчихтэй. Тэгээд яаж яагаад ингээд ажлаад харуулж байгаад үзсэн гэдэг байхгүй тий. За ямар нэгэн байдлаар үзтээ. Одоо бол яг үзэх хэрэгтэй байгаа нэг 2 3 кино тоочсон байгаа нэг нь бүсгүй мөн. Тэр тусмаа урлагийн үн заавал үзэн л дээ. Тэгээд үзэхгүй гэж байхгүй. Гэтэ нэг бас цаг зав нь бас таарахгүй яваад байна. Тэгэхээр клип үзэх завгүй нөхөр сонин тий. Клипинж үзэх завгүй байна. Клип байх уу? Клип үзэх байх уу? Би зүгээр асууж байгаа шүү. Хүн ер нь клип үзэх завгүй амьдрна гэж байгаа уу? Байхгүй шүү. Тэр чинь зүгээр л шалтгаан. Нэг удаа клип нэг удаа үзсэн. Нэг удаа үзсэн. Тэр нэг тэгж байн зогсоо зогсоо. Нэвтрүүлэг ихээс өмнө өөр юм яриасан. Нэвтрүүлэг дээр орж ирээд үзсэн харсан болоо явчих юм. За тэр яг чиний үзсэн. Тэгээ одоо ер нь ингээд Монголч ч бараг тийм болчиход байгаа юм шүү. Бүсэг үзээгүй хүн бараг хүн биш болчихсон. Хоёр ер нь хүн биш болчихсон биш. Би тэр угаасаа хүн биш шүү дээ. Ад зүтгэр хоёр сууж байна. Тэгээ хоёулаас ингээд байж нэг. Бүсгүй гэдэг дуу ер нь хүүхд тогтоо сонсчихсон уу? Сонсч байсан. Би чинь хурд хамтлагтай бүр ингээд багаасаа өссөн. Тэгээд аав ээж гэр бүлээрээ одоо яг хар салхи гэдэг тэр цирк тоглож байсан тоглолтыг хүртэл би 7 настай хат очиж үзчихсэн. Тэгээд анх удаага монголчуудыг одоо бүр ингээд суудлынхаа бүрээсийг аваад бүр ингээд ойлтоо чаралтаад бүр ингэж үзэж байгааг бүр ингээд анх удаага харж ирсэн. Тэр үе чинь чамайг 7 настай гэдэг чинь тэр үе чинь хурд чинь бүр дөнгөж тийм анхных нь тоглолт. Хядаж хийжсэн үе шүү дээ. Гоо хурд хамтлагтай бол хинч марахгүй. Хурд хамтлаг бол ядч амьд домог. Тэгээ бид нар одоо хурдын дууг сонсож үзээгүй монгол хүн гэж байхгүй шүү дээ. Тэгээ хинч байсан ямар ч хүн байсан. Тэгээ бид нар жоохон багтаач гэсэн яг л
хурдан дундууд Би маш нүсээ ингэж дуртай. гадаад амьдардаг болохоор л тэгж асуусан. Тэрнээс Монголд амьдардаг хүмүүс сонссон мэдж байгаа шүү. Нөгөө гадаад байсан ч шалтгаагүй л да. Гадаад байгаа бүр их сонсож магадгүй бүр нэр ингэсэн. Тийм бүр их сонсон шүү дээ. Одоо ингээл нөгөө нэг гэр орноо сансан, аав ээжээ сансан. Одоо манай аав жишээлбэл одоо намайг жоохон байхтал ингээл амар эморд гэсэн байна. Айгу тийм нутаг илэгтэй хүн. Тэгээд айгу юу хэмдэ үнцэрхэг. Одоо тийм болохоор би монголоор ярьж чадчихээн. Миний дүү бүр нэг настай байгаа герман утсан гэхэд цэвэр одоо тоо шиг ийм сайхан залуу өндөр том биетэй. Тийм. Тэгээд цэвэр монголоор байна. Тий. Би бол нөгөө яг сандын урлагийн хүн бүтгэл хүүхд байхад яг 90-ад онгаа гараад тэгэл хурд харанга микто ингээл хамтлагуудыг яг хүүхд байхад бүх хүн л сонсдог байлаа. Тэгэл бүгдийн дагаалт бүх дундын дуртай тийм л байсан. Тэгэл нэг зөө өөрсдөө тэр урлагийн хүн болцсон явчихсан тийм. Тэгээд хамгийн гол нөгөө юунд хадаад өгөхээр хурдынхны тэр нөгөө хүмүүстэй харьцдаг тэр харьцаа хурд ах нарын. Дээрээс нь хүмүүст хэлж үгүй гэж хэлдэггүй. Би угаасаа энийг өмнө хийжсэн. Нэг удаа нэг маш яалтай хэрэг гараад клипэн дээр бид чи дөнгөж нэг 20-той л байвал 19-той ч гэсэн хүүхдүүд л байна. Клип хийх гээд. Тэгээ мөнгө тутаад тэр үед чинь жоох хүүхдүүд л жоох хүүхдтэй тийм. Тэгэхээр тэр үед чинь бол манай хурдынх нар чинь амар байлаа. Бужнууч гэсэн үе байлаа. Тэгээд би самсгүй ган барихын утсыг олоод ган барихтай яриад хаа самын лүгнэ амтлагийнхын өмнөөс ингээд нэг юм тий. Манай дүүнерт ингээд бас клип дутаад байна та дүүртээ туслаач гэсэн чи. Тэгдэг юм байдаг. Шууд ямар ч юм юугүйгээр. Тэр үед ган барихын үндэ лүгнэ бодлыг мэдэхгүй ч юм магадгүй байхгүй. Бид дөнгөж яг нэг цомбол гаргацсан юм байна. Гэтэ шинэ залуу гарч ирж байгаа шал өөр урлагийн стилийн тий. Тэр хүмүүст бол тий нэг жоох хүмүүс л байгаа шүү дээ. Тэгэхээр бид нар гэж мартахгүй. Тэгэхээр энэ нь өөрөө хурдынхны яаж одоо хүмүүст ингэж урлагийнхан давсан гэж гоё харьцдаг, тусалдаг дэмждэг аюу гоё зүйл байхгүй. Тэгээд энийг бас их аюу гоё үдээ. Утгаах бид нар бол амар ойрхон байнга л өө юу гэдэг уулзууд бахан юм арай тэгээд байждаг. Тэгэхээр аюу тийм хүмүүс аим гоё цогаах мөх бүгд адилхан л та. Аюу гоё уулзахаараа дандаа гоё юм арай сууждаг гоё үдээ. Кинон дээр сая ах нартай хамтарч ажиллах нь ямар байсан? Одоо юу гэмдэ манай ах нар штэ тэгээд одоо хүмүүст одоо ер нь нээлттэйстэй хэлж болно гэсэн зөвшөөрлөг би авсан. Ер нь бол их нуудаг байсан л да. Тэгээд бид нэр хамаатан саднууд тэгээд айгу ойрын хамаатан саднууд миний аавын дүүгийн авч суусан одоо манай хүргэн ах гэсэн үг байхгүй юу. Тэгээд ер нь бол баяраа ах маань миний аавыг орлуулдаг одоо юм мундаг хүн. Тэгээд айгу мужик штэ. Яг хэлсэндээ байдаг. Заавал заавгүй болоогүй. Ер нь бол айгу тийм эр хүн шиг. Жинхэнэ Монгол мужик гэж хэлэндээ. Тийм. Тэгэхээр бүр тийм ойрын холбоотой хүмүүс юм ба шүү дээ. Тийм. Тэгээд киноны дүрийг авсан юм ба шүү дээ. Одоо хүмүүс тэгж хардаад байгаа. Тэгээд анх бол амар намайг жийсэн штэ. Яг үнэндээ нөгөө тийштэй одоо хүн болгон л хамаатан аваад тоглолцлаа гэл бодно хартан тийм ээ тийм онцлол дээр юу намайг жийсэн байхгүй юу. Тэгээд би герман руугаа буцаа уг нь хүлээгэлээсэн гойртол ингээл заа яачих бол доо ингээл тоглолцох болов гэл ингээл тэнгүүд чинь ингээл дуудаж муудахгүй ингүүд нь би яг тэр үед кастинг хийж явах процессд нь би Монголд байсан байхгүй юу. Тэгээд ихгүй болохоор нь шууд уур хүрээд хаяа явцсан байхгүй юу. Түүл байл гэд. Тэгээд ийгсэн чинь 2 сарын турш кастинг хийсэн. Эгийг биш хийсэн. Уучлаарай би тэрийгэ бүр хэлмээр байна. Би ямар ч хүний дүрийг булааж аваагүй, би ямар ч хүний урдуур ороогүй, би бүр харин ч хүлээцтэй бүр хайж явсан. Тэгээд 2 сарын турш одоо байдаг бүхэл жүжигчтэй харсан, үзсэн. Тэгээд тохирох хүн олдоогүй гэсэн. Яагаад тэгэхээр эдгээр өөрсдөө яг энэ бүсгүй гэдэг дүрт Монгол цэвэр Монгол төрхтэй Монгол natural beauty байх ёстой гэдэг одоо тийм одоо нэг санаанаас гардгүй сайхан бүсгүй гэж ядсан шүү дээ. Хөөхөн ч биш одоо яг л хүний эр хүний одоо Монгол эр хүний хайрлах одоо тийм байглаасаа төрсэн одоо тийм эмэгтэй байх ёстой гэл тэр эмэгтэйгээ хайгаалсан тэгтэл одоо яг үннийг хэлэхэд одоо Монголд тийм эмэгтэй ховролцсон байна шүү дээ. Одоо ихэнх нь ер нь хиймэл төрхтэй болцсон. Тэгээд би одоо бол яг л байглаараа л явж байгаа байхгүй юу? Одоо тэгэл үрчлээстэй тэгэл тэрнгүүрээ явдаг. Тэгээд хамгийн сүүлд юу ч хийлгээгүй л гэсэн үг юм тийм. Хийлгээгүй л гэсэн. Би орж хийж байгаа аяг бодож суужсэн. Энэ бүтээчнийг аягүй гой монголчууд зэрэгтэй байна даа. Нэр гэсэн. Би болж л байлаа тийм. Тэр бол угаасаа шал өөр зэрэгтэй юм чи. Тэгээд яг хоо тэгээд чи ихтэй сайн судлуулаарай тэр үе мөе 3 юм дээш 9 юм харсан уу чи. Дээшгээд маа ухтаад одоо явчих чинь шүү.
Тэгээд ер нь хайсны эцэст хідүүлээ ярьсан юм шиг байгаа хамтлагаараа за ер нь болохоо байлаа шүү яах вэ гэдгсэн чинь Утганбаатар ах маань за ердөөсөө л одоо гэрт одоо сайхан жүжигчин байхад одоо хаанаа сайх одоо ингээд байгаагаа ердөөсөө над юугаа зогсон ердөөсөө байл одоо ингээд дүүгээ авъя гэд. Тэгэл намайг дуудал. Тий яг юу нь гоё яг тэр нөгөө чимжигм даргаалга дэргэд байгаа эрдэнэ юу гэдэг лээ мэдээгүйсэн байна мэдээгүй болсон юм байна тий. Дараад нь тэгээ манай Автомбаяр ах чинь бас хэлсэн ахын тэгээд ингээд дүүгээ оруулсандаа баяртай байгаа. Хүн ингээд уулын орой дээр хийг л хараад идэг. Хажуудаага эрдэнэс чулуугаа ердөөс анзаардгүй. Уулны дээр орой дээр юу вэ л гэж хайдаг. Тинчээ юу ч айхгүй. Гэхдээ тий дээрээс нь их олон монгол зүйлс үг нэ жорж шүү. Хүний нохой тэгэхээр өөр юм нохой. Айдас гоохаар автраа. Би ингэ зав дандаа тийм юм. хамаатуулж байгаа. Дандаа хамт тий. Монгол гой гой зүйлс юм байна тий. Хүний нохой тэгэхээр өөрийн нохойд зүг. Яг нөгөө огт мөнгө авахгүй тоглож гэж байх уу. Тэр яг гоё. бид хоёр нөгөө киног нь үзээгүй байгаа болохоор яг тэр кино руу орж ярьж чадахгүй. Гэхдээ үзэн заавал үзэн би бүр их нэртэйгээ хамт сууж аваад үзэн гэж байгаа учраас энэ үзэхгүй ингээ хойшлуулад байгаа. 100 гарах нь эсвэл 100 ирэх нь за тэгж байгаа ямар ч байсан эсвэл Бүр болохгүй iPad-д руу орох. Яг уу би тэрийг айгүй харамсалтай гэж бодож байгаа. Яагаад гэвэл энэ кино маань бүтээл маань өөрөө кино театрын бүтээл ахгүй. Тийм болохоор одоо телевизийн контент биш. Тэгэхээр кино театрын уран бүтээлийг кино театрт үзэх нь юм дий шүү. Ер нь тийм төрлийн хүмүүс ч одоо бүх кино болж игэл одоо кино цацд үзье одоо тэр тусмаа нөгөө дэлхийн нөгөө юу кинонуудыг бол бүгдийг нь яг эхний өдөр бүр үзэх хүсдэг шүү дээ. Нэг нээлттэй дэлхийн нээлттэй хамт тийм төрлийн хүмүүс ч. Тэгээд дээрэс нь энэ кинон дээр одоо ах нар маань асар их хөрөнгө мөнгө өөртөөсөө гаргаж одоо хийсэн Монголын анхны Dolby Sound Systemтэй кино тийм ээ. Тийм болохоор одоо би production дээр бид нэр өөртөө очиж дуугаа ахуулсан. Тэгээд одоо тэр гоё дууралтыг гэртээ сонсч чадахгүй шүү дээ. Тийм болохоор кино театрт сонсох хэрэгтэй. Гэртээ Dolby юу гэдэг агуу тавьсан байв яг хаа. Тэгвэл лаг юм аа. Тэгвэл мөнгөтэй юм аа. За гурав баяа юм аа. Тулгачаад сайхан жилүүдээ ярина гоё ярь шүү. Энэ манай би байхгүй Superlight гэж шинээр гарч байгаа шараа байхгүй. Ер нь амтлаад үзээрэй. Тэгээд нөгөө германчин бол пивний асар өндөр соёлтой орн тэ. Тэрнтэй харьцуулаад яг чин үннийг хэлээрэй заяа. За тийм. Чичгтэй угаасаа пив яг харахад угаасаа пив чин царайтай л байна. Нэг пив чин дүр төрх гэж мэдэн штэ. Монголч үнэ. Монгол шүү. Гэхдээ пив чин Монгол тэмцэн. Яг тийм. Тэгэхээр ямар ч пив чин Монгол гэхээр арай өөр. Одоо шинэ ингээд чи ингээд пив чин Монгол, уудаг Монгол гэдэг янз бүр байдаг штэ хүн бол уудаг гэж тийшээ харж байгаа буруу ярьчлаа тэгээс. Юм чи юм яриулах юм уу ямар ядаргаа. Яг чи даа. Яг Германд болоод бид нар чинь тийштэй одоо пивний орнууд чинь Герман шүү дээ. Цаашид орно штэ. Бид нар бол 100 ялангуяа Германы фестивалууд болдог. За тэгээд 10 сард манай Мюнхен Баварын мужийн одоо пивний нөгөө нэг Октоберфест гэж болдог тийм ээ. Тийм болохоор ер нь пивний хэрэглээ байгаа шүү. Тэгээд манай аав ч гэсэндээ пив уух туртай байдаг байсан. Гэхдээ би бүх төрлийн пивийг уухгүй зөвхөн Helles Kristallweizen гэж байдаг. Тэрийг уух туртай. Тэр нь одоо яадаг пив бэлээ? Тэр нь ер нь бол одоо нөгөө булан гарцсан байдаг шүү дээ. Heavy Weizen гэдэг. Тэр биш яг ингээ Kristallweizen нэг иймэрхүү light пивнүүд юм шүү дээ. За. Ерөнхийдөө ойлгочлаа. Тэгэхээр ер нь бол тэнд бол гурлаа юу яана тэр Германы ууж идэх соёл моёлын талаар бас ер нь хойштой ярина. Одоо энэ сайхан уран бүтээлээ ярьж байгаад ингээд хувийн амьдрал ороод манай нэвтрүүлэг үгүй юм нөгөө дис дараалт явна. Энэ хүн бол яг толгойд тухайд юу орж исэн тэрийгээ л асуун. Тэр үед ингээд хариулаад явчихад байгаараа заа. Тэгээ намайг хариулмааргүй байвал бити хариул гэсэн. Хариулаа. Битэрийн дунд цуух юм бол нөгөө авранд орсон хүмүүс заавал хариулдаг ёстой жамтай. Яг гоо тэгээ хариулахгүй өөрөө мэдээ явна. Зугаасаа тэр бол эрхий чинь асуудал юм чинь. За бүсгүй гэдэг нөгөө дуу бол энэ нөгөө төрүүлсэн шүү дээ. Амин сүнстэй дуу. Энэ одоо ч ингээд нөгөө нэг сонсдог ийм Монголын ард түмний урлаг тартай хүн бүхний зүрхэн дотор ашиглаж яадаг цөөхөн дуунууд нэг ихгүй. Тийм учраас би энэ киноны дууг амар нандин бүтээл болох гэж хичээсэн байх гэж бодоод байна. Одоо киноныг хийж байгаа ах нар маань, хурдын ах нар маань, киноны продюсер, найруулагч маань энэ кино яг тийм одоо юу гэж асуумаар юм даа. Одоо ингээ би үзээгүй нэг зүгээс асууж байгаа шүү заа. Яг миний энэ хүлээлтэнд хүрэхээр тийм нандин бүтээл болж чадсан уу? Чадсан. Би бол бүр 100% нь мэдээж бүтээл болгон алдаа оноотой байдаг тийм ээ. Одоо дуучин хүний хувьд ч гэсэндээ тийм байдаг тийм ээ. За энэ дээр идэвчгүй явдаа гэж боддог клип бэсний дараа ч юм уу тийм ээ. Тэгэхээр тийм юм бол байгаа мэдээж.
төгс уран бүтээл гэж байхгүй шүү дээ. Бид нар чинь хүн төрөлх чинь өөрөө төгс биш шүү дээ. Тийм ээ. 13 тэгшгэн биш. Тэрнтэй адилхан бүр ингээд төгсөрсөн зүйл гэж аахгүй. Гэхдээ хүнийг талцуулж чадчихээн. Хүнийг хүмүүсийг хувааж чадчихээн. Үзэгчдийн толгойг ажилуулж чадчихээн. Хүмүүсийг уйлуулж чадчихээн, уурлуулж чадчихээн, бухимдуулж чадчихээн гэдэг чинь сайн уран бүтээл болсны шинж чанар байхгүй юу? Тийм ээ. Тэгэхээр энэ ч нэг юм хөдөлгөөд штэ энэ зүрхэн дотор. Тэгэхээр энийг л хүндэд чадчихвэл энэ чинь өөрөө сайн уран бүтээл гэсэн үг. Зүг. Би ингэж бодлоо яхаа уран бүтээл бид зөндөө ярих хаа. Тэгээ одоо нөгөө үндсэн бажетын нэг асуудал үүдэг байхгүй юу? Тэрнээс эхлэе гэж бодож байна. Тэгээд та өөрөө яг хүүхдээсээс эхлэе гэж бодож байна л да. Юуны хаана төрөөд хэдгээр цэцэрлэгт явж байгаад өдөө үрч бай гэдэг юм асуулт байдаг манай үндсэн. Тэрнээс эхлэнтэй яаж цэцэрлэг хамгийн чухал шүү. За. Тэнд орсон боловсрлоос л юм. Яаж цэцэрлэгийн боломжтой их мундаг боловсруулж үздэг. Тэгээд тийм асуулт. За. Би чинь Улаанбаатар төрсөн. Нэгдүгээр төрх төрсөн баха. Тэгээд хин гэдэг их өрх чимч байсан бэ? тэрийг сайн мэдгүй байна. Ямар ч байсан манай аав ээжийг нөгөө төрхгөөд өвдөд шүнжэнгөө байжгаад ээж хөөж аваалаа. За чи ер нь гэртээ хараад ээжээ гэдгсэн чинь үүрээр уцтаад охин чинь төрчлөө гэж хэлсэн гэсэн. Тэгээ манай аав болохоор намайг хүү болох байх гэж горцчихсэн гэсэн. Манай эч чинь өөрөө эмэгтэй болохоор тэгээд тэгсэн чинь оо баг охин гарсан юм уу гэсэн чинь эм чинь уурлаад тоо та хайшаа голоод байгаа мó ирж хүүхдээ аваа гэж. Тэгээд би амар ч яасан өөрөөр төрсэн юм шиг байлаа. Тэгээд аав ингээд цонхоор ингээ хараад за одоо эхнийх нь охиныг ариун хуур гэдэг. Тэгээ яг 82 оны бүр тэр амар үерээр төрсэн манайч тэгээ ариун хуур гэдэг нэртэй байхгүй. Тэгээд за одоо хоёр дахь охинд ямар нэр өгд юм блэ гэд яг төрхөөс ингээд нөгөө доошгоо цонхоор ингээ харсан чинь тэр өдөр ингээд айгүй нөгөө цастай өдөр тэгээд нартай тэгээд ингээд нөгөө мүс болцсон зам тэгээд ингээд нар гэл бад бүр ингээ харж чадахгүйсэн гэсэн. Тэгээд за ариун болор гэдэг нэр өгье гэд. Тэгээд хоёр ариун хуур ариун болор гэдэг нэртэй. Манай хоёр охинтой нэг хүүтэй. Тэгээд манайх бол 1-р хороолт байсан 22 дугаараар. Тэгээ манай цэцэрлэг одоо тэр одоо хэдгээр цэцэрлэг байсан сайн мэдэхгүй байна. Яг л манай орчны үүдэн дээр байсан. Тийм. Алхаад орчин юм үү? Алхаад орчин. Тэгээд гэр бүлэрээ их бага ухад чинь герман авцсан гэсэн сонссон тийм. Хэдэн онд вэ? Тэр болохоор 1998 он юм уу? Тийм. 97 юм уу 98. 97. Тэгээд 10 настай байсан. 10 настай байсан юм шүү дээ. 3 дугаар ангид байх. Тэгэл аваа явсан. Тэгэл Германд анх очиод хамт очиод цоо шин газар цоо шин соёл шал өөр те. Тэрнээс гоё яриач. Очиод юу байв болж юу. Тэгээд чи очиод мэдээж шууд хэл байхгүй. Яг хүүхдүүд хурдан сурчдаг л да. Тий. Мэдээж очиод нөгөө би чинь нэг юм айлын одоо эмигийн ирэх хөх гэх юм уу одоо нэг тэр үед нэг юм хошин шиг гардаг байсан юм а хин ч илээ нөгөө имээ нь олоод тэгэл нөгөө амар тийм нөгөө ирэх хүүхэд нь имээ дээр өөрүүлсэн. Тэгээ нөгөө хүүхдүүдтэй чулуугаар байлаа. Тийм ээ тийм. Баргал би тийм хүүхдээсэн да. Тийм амар цахилгагүй тэгэл ингээл чулуугаар байлддаг. Гараажн дээрээс үсэрч тоглолдог. Тэгэл өртөөс өглөө гараал орой орж ирдэг. 100 мөн болвол өөр нь бол ишүүд юм байна те. Ер нь жоохон иршүүд тайпны. Тэгэл багш магштай амар ирэх. Тэгэл багшигаа за ингэ чинь үлд гээл тэгэнгүүт хаалхаас аваад гарчихна. Эмигээ явуулаад эмигээрээ багшаа загнуулчихна. Манай хүүхдийг би чи үлдээгээд уурлаад нэг тиймэрхүү хүүхдээсэн. Тэгээд Германд очиод яг нөгөө жинхэнэ аав ээжийнхаа гарт ороод тэгэл нам суугаал хичээлээ гээл тэгэл эхний үедээ айгүй уйлдаг байсан. Гэрээ санаад, байраа санаад, байрныхаа хүүхдүүдийг санаал яг ийм нөгөө бараг л зөлбөж явдаг байсан хүүхд ч юм чаа нэг яг ингэ хичээлийг олоод тэгээд ингэсэн чи амар хэцүү санагдчихсэн. Тэгэл яг нормонд орчин герман ч хүнийг ингэж амар системд оруулдаг газар. Тэгээд цагмаа байруулах гэх юм. Байруулна, хичээлээ ясын. Тэгэл би тэгээ боддог байсан. За би хизээ герман хэл сурах юм бол доо гэл. Тэгсэн чинь нэг өдөр би нэг жилийн дараа ч илүү германаар зүүдэлснэ мэдээд. Тэгээ би нэг мэдсэн ч л ойлгодог болсон байсан. Гэхдээ Герман тийм Герман яг Европын бусд орнуудтайгаас болохоор Герман яг үнэхээр айгүй өөдөртэй тийм яг үнэн л хэлж байгаа шүү. Ер нь их олон дэд шүү. Герман яг ийсэн. Айгүй өөдөртэй. Өөдөртэй. Тийм ер нь гэхдээ амар тийм тайван, айгүй өөдөртэй хүмүүсүүд ингээ айгүй тийм тайван.
Юу нэг ингээд бужигнаад байдаг ийм биш төрлийн биш л гэж хэлж байгаа байхгүй. Тийм одоо манай Монгол шиг ийм адлын явдалтай газар биш. Яг тэгэхээр тэнцээ чинь одоо систем нь бүх юм ингээд хийгээд өгсөн. Тэгэл хүн яг оршин тогтно ажиллаа хийн, хичээлдээ явна. Нэг тиймэрхүү. Гэхдээ Берлин бол тусдаа. Би Берлинд амьдардаг. Би Берлинд өөрөө өсөж том болсон. Тэгэхээр манай Берлин чинь айгүй тийм адлын явдалтай газар штэ бас жинхэнэ залуучуудын газар, уран бүтээлч хүмүүсүүдийн амьдардаг газар. Ер нь бол 30-аад онд Берлин нэг иймэрхүү байсан. Одоо дайн эхлэхээс өмнө одоо дэлхийн бүх уран бүтээлчд Берлинд цуглардаг байсан. Тэрнтэй адилхан одоо бол одоо ингээл Цаад гоё ялж байгаа юм. амар гоё болсон. Тэнд чулуун бол уралдахгүй байгаас тий. Байхгүй л дээ. Энэ нөгөө нэг 10 настай хүүхэд Германд очиж за хэдий гэр бүлтэйгээ хамт явж байгаа ч гэсэн яг энийг би яаж ихэр манай гэр бүл бас яг энийг сая жилийн өмнө тоолоо гарсан байхгүй. Яг ингээд гадагшаа гэр бүлэрээ очиод амьдрахаар болсон чинь бүх юм шин зүгээр дэлгүүрээс гараад талах худалдаж авах хүртэл тийм чаленж болсон байсан байхгүй. Юм болгон чаленж автобусанд суух, такси барих тий ингээд зүгээр Макдоналд ороод бургер авч идэх хүртэл юм чаленж байгаа байхгүй. За алийг авах хэрэгтэй бол аль нь гэдэг юм бол гэд яг ийм бүх юм чаленжд дундаас 10 настай хүүхдээ очиход мэдээж сэтгэл зүй уйлжсэн гэж байна шүү дээ. Хэцүү байсан баг. Гэтэ яаж тэр хугацааг даванд бол мэдээж гадагшаа зорж байгаа гэр бүл гэдэг бол дэлхийн альж орны хүний хувьд өөр оронд очиж амьдралаа дахиад эхлүүлнэ гэдэг бол тийм амар байгаагүй хаа. Яг нь манай ээж чинь бүр 1987 оны оюутан. Зүүн Германы оюутан. Тэгээд өөрөө аль хэдийн одоо тэр үеийн социализмын нийгмийн одоо оюутнууд тэнцэнэ ингээд суурин байсан. Тэгээд бүр гар хөлөө олцсон. Тэгээд өөр хүүхдээ ингээд төрүүлсэн тэнцэн ингээд оршин тогтцсон тийм байсан. Тэгээд манай ээж бол бид нэр бол бүр ингээд шаал мэдгүй газар очиагүй. Тэгэхээр аль хэдийн одоо байр суурьтай ингээд очроо олцсон германаар цэвэр ярьдаг. Одоо 1987 онд манай ээж чинь 18-тай байсан охин одоо Йена гэдэг Германы зүүн Германы хот руу очиж байгаа байхгүй юу. Тэгэхээр ингээд бүр ингээд тэнцэнэ ингээд бараг л ингээд өсөд том болсон. Тийм эмэгтэй. Тэгээд тийм мэдээж ингээд үр хүүхдээ ингээд хурдан нийгэмшүүлнэ шүү дээ. Ингээд айл болох ингээд хурдхан шиг юмд нь оруулаад ингээд. Тийм болохоор нэг тийм том асуудал бол байгаагүй. Гэхдээ яг нөгөө нэг хүүхэд тасна гэж бас хэцүү шүү дээ. Хугацаа хэрэгтэй. Хугацаа хэрэгтэй тийм. Чи яг хурдан тасчих. Чулуугаар байлдмаар санагдал. Гаражн дээр гүмэр санагдал. Хүмүүс хэлсэн чи гараж байдгүй тийм. Яг очоод яг тэндээ газар ингэ чулуу хайсаж бас хаан амгууд чулуу байдаггүй тийм. Жохон хайсан баха ихэд жоох. Яг уу тэгээд юу айгу хурдан урлаглуу татагдчих орсон. Одоо Германд ч айгу гоё шнэ ингээд нөгөө янз бүрийн клубуд байдаг. Одоо театрын курс ч юм уу тий одоо нөгөө өдөр өнжүүлэгт бид нар явдагаас аавч нөгөө ажилдаа болохоор тэгээ өдөр өнжүүлэгт маань ингээд айгүй их олон програмууд байдаг гэсэн. Тэгэл тэнцээ дуулж олдог, одоо бүжгэлж олдог, театрын курсэнд явж олдог гэл тэр нь ингээд нээлттэйсэн болохоор хүүхдүүдтэй ингээд гар хөлөөр ингэж гал тэгэл 10 настай хүүхдтэй тийм үстэй. Борхноо ингээл бужигнаа л орцсон. Тийм хоо дорохоо. Ер нь тэгээд 10 наснаас ихтэй за тэгээд хүүхднээс яг тэгээд 10 жилээ төгсөөд их сургуулаа бас тэндээ юу? Тийм. Бүх юм тэндээ юу? Тийм. За их сургуулийн гоё амьдралыг яриач яг ер нь Европын их сургуулийн амьдрал ямар юм бэ? Яг би ч нэг их сургуульд одоо гэрээсээ ганцаараа их сургуульд universityд ороогүй. Би ч урлагийн сургуульд орсон байхгүй юу? Шалгалтаа өгвөл жүжигчний ангид, кино жүжигчний ангид манай ихч болохоор бүр доктор зэрэглэлтэй. Тийм одоо эмэгтэй байдаг. Манай дүү ч гэсэндээ одоо машин одоо Монголоор юу гэмдэ машин зохион бүтээгч гэх юм уу тийм айгу мундаг мэрэгчлээ. Тэгээд би л одоо яг урлагийн мэрэгчлэр явсан. Тэгэл одоо нэг тийм муу мэрэгчлээ гэх юм уу юу гэх тэрийг Яагаад урлагийн university биш гэсэн үг үү? биш шүү дээ. Тэр чинь university биш, тэр чинь яг л ингээл мэрэгжлийн сургууль гэсэн үг. Мэрэгжлийн сургууль. А тийм. Германд ер нь боловсрал боловсролын систем нь үнэгүй байдаг гэж үнэ юм уу? Үнэн шүү дээ. Бүх систем нь үү? Тийм. Цэцэрлэг, сургууль, их сургууль. Тийм, үнэн. Бүгд үү? Тийм, бүгд. Тийм үү? Тэгээд яг оюутан болоод одоо ингээ ихтэй сургуульд орох юм бол нэг инээдтэй юм дүүлтэй нэг семестрийн 300 евро ч л. Тэгтээ сурлаггүй нэг стандарт. Дээгүүр орно. Тэгэхэд дээгүүр орно. Йоо. Яагаад вэ? Гоё байгаа зүтэй. Тийм зөвхөн системэл тийм болгосон Тийм байх ёстой. Тэр орон өөрөө тийм болгосон юм шүү дээ. Мөнгөд байгаа байхгүй да. Тийм орон зөндөө байгаа шүү дээ. Европын орнууд их орнууд тийм шүү дээ. Тийм үү? Үнэгүй шүү дээ. Тий. Франц, Франц ч үнэгүй шүү. Швед. Тийм үү? Тийм шүү дээ. Юу яриад байгаа.
Гэхдээ юу яриад байгаа юм Чи ч бэ? одоо Юм асуулт өчтөр манай дэлхийд ирсэн юм шиг байдаг юм чи. би үнгүү гэж бодсонгүй. Угаас битээ байгаа гэдэг шүү. Тийм балер угаастай. Чи байхгүй хүн тийм үгээд асуусан чи тийш юу яриад байгаа Чи юм бэ? даацнаа ч аацтай. Чи сая байхгүй би алгадаад авцсан байна. Аваа хэрүүлээ гэдэг юм. Тийм. Нэр тийм бүгд үнгүү. Герман, Франц хоёрлоо үнгүй. Англи мангар үнэтэй хаа. Үнэтэй. Юу Герман, Франц хоёр үнгүй. Тэдний юм. Тэгээ Английн зүгээр 10 жил ч гэсэн үнгүй баха. Үнгүй байдаг. Тийм байдаг. Яг тухайн орнуудад бол их сургууль үнгүй байдаг шүү. За. Тийм. Тэгэхээр гоё яваад байна. Тийм. За бас энэ Наа чи амар гоё. ундаа угаар би хийгээд Чамд өгөхгүй л чамд хийж өгөхгүй би зочиндоо хийж өгөхгүй тэгвэл ял тараас уудаж байна. Энэ ч одоо кальпис гэдэг чи нэг яагаад нөгөө энэ кальпис бүтснийг мэдэх үү? Хамгийн Айрг. айрг тий. Хамгийн их нь айрг. Гэтэ нэг гоё энэ айрг зохиогч гол юм зохиогчдгоор гоё юм тий. Биеийн шингэн түргэн хугацаанд нөхөн. Илчлэг баг, дөрвөн төрлийн эрдэс бодис, наршсан үед болон спортоор хичээлэх үед биеийн шингэнийг нөхөж ангаана. Өдөр бүр цангаагаа тайл. Суперус. за арена ингэж амьдралыг товчулж ярихгүй. Тийм зүгээр. Нөгөө юу шиг Арай бодож товчлоод шүү. Чингис хаан нөгөө тэдэн он төрж 1227 онд тэгээ явж байгаа үгцэн штэ гэдэг шиг байна чи. Тэгээ явж исэн л да. Тэгээ явж исэн л да. Тэгээ яасан гэсэн. Гэхдээ тэгээ явж байгаа тэгээд 1227 онд явууд болцсон штэ гэдэг шиг байх гэдэг шүү чи. Тийм байхгүй Би шүү. нөгөө нэг бид чи нэгдүгээр чиний хувьд оролцож байгаа анхны нэвтрүүлэгч чинь биш. Би ер нь аян подкаст дээр ордгоо хамгийн сүүлд би нөгөө нэг учрал очроо хоёрын подкастт орсон. Тэгээд тэр хоёр бол та хоёрын өөрсдөө бол арай жоохон сайжирсан юм гэсэн. Бид хоёрын сайжирсан Бидний сайжирсан. за яг уу Арай жоохон даруухан хэлбэр гэсэн. Арай даруухан хэлбэр нөө. тэгээ сайжирсан хэлбэр. Тэгээ сайжирсан гэсэн гинэ тий. За за яг та зүгээр. Тэгээ үзлүүд чи ирээгаа уучлаа. уулзнаа за. Тэгээд гинэ сайжирсан хэн бажи. Жүжигчний мэрэгжлийг сонгох шалтгаан юу вэ? Сонгох шалтгаан одоо тэгэл генерэл юм болов гэж бодлоо шүү дээ. Ээж уу. Тийм. Би энийг яг зөндөө ярьжсэн л да. Тэгээд хүмүүс одоо баг мэддэг байх. Тийм намайг төрүүлсэн ээж маань намайг жоохон байхад нас урсан. Тэгээд ер нь бол одоо анхны тэр үед чинь машин дээд гэж хэлдэг байсан. Тэгээд гоё Арслан гэдэг жүжигчин байдаг байсан шүү дээ. Тэр хүний шав. Тийм. Тэгэл одоо манай Монголын мундгуудтай нэг анги байсан. Одоо ангийнхаа гоё юм сор болсон юм ихтэй. Тэгээд тийм ангийнхнаа ч гэсэндээ айгу харамстай шүү дээ. Одоо нэг юм ангийн нэг сор гэж ядэн шүү дээ. Тэгээд тэр хүнээ ингээ алдчихлаар ингээ бүгдээрээ ингээ нэг юм. Тийм. Би бол чи надад нэг одоо яг нэг битэр бол чи сонсчихсон юм. Сонсчихсон. За. Би бол ер нь ялдчих ихтэй нэг ялгаатай аюу их уншиж нэг зочдуудаа нэг аюу сайн бас судалдаг тийм төрлийн ажил нөхгүй үүргэн. Миний өгсөн үүргэн. За. Тийм ээ. Миний найд хайтай шинэ за. Би юм нэг хөргөө дандаа л балбах юм аа нэр. Өсөж ингэдэг гоо зочин орж ирээд зочин Эмэгтэй хүн ороод ирэхээр яагаад ингэ тодрох гээд идэв? За би тодорхой. Эмэгтэй хүн дэр бол ингэхгүй. Эмэгтэй хүн ороод Хүн дээр тодорхой бол амар тодорхой. Оюун найлрах хатаал тэгэл тодрох гэж оролдоод битгий ингэж зүр зочин бол зочин шүү зэ. За баяр сайхан хэллээч. Зүгээр үжид яаж гэнэ авах гэнэ байхад. Чи түрүүнээс хойш би бүр төвчээдсэн жарнаас намаагаа гөвж өгч чинь. За чи яах вэ? Өнөөдөр чи ямар манай нэвтрүүлэг. За тэгээд урлагийн сургуультай ороод жүжигчний мэдлэгээс сурсан. Ер нөгөө Германд ер нь тийм юу байдг гадуурхалт. Би яг энийг та хоёр надаас асуух гэж би бодсон нөгөө хүүхд мөгцөддөг юм гараадсэн шүү дээ тийм ээ Монголд. За. Тэгээ ер нь Германд бол тийм байхгүй тийм зодон мод гэсэн юм байхгүй. Гэтэ ер нь урлаг гэдэг чинь өөрөө пирамидтай байхгүй. Одоо продюсер, найруулагч, тэгээд жүжигчин, гол дүрийн жүжигчин, тэгээд дараах хүмүүсүүд ингээ ордог пирамидтай байдаг. Тэгэхээр бид нэр системээ дагаад ингээд дээр хүнээ хүндэлдэг. Тийм байх хэвээр. Би одоо жүжигчин байж юу гэдэг чинь продюсер руугаа дайрчлахгүй юм тийм ээ. Автоматар нэг юм яасан юм байна шүү дээ. Ёс зүй гэдэг юм байгаа байхгүй. Тэгэхээр тэрийгээ дагаад одоо дээдлийн курсынхаа хүмүүсүүдийг хүндэлдэг ч юм уу тийм ээ. Тэдний үгийг сонсдог ч юм уу. Дэлхийн хаач байх хэрэгтэй. Тийм юм байх хэрэгтэй. Тийм. Тийм бол байдаг гэсэн манай сургуульд ч гэсэн байдаг гэсэн. Бага. Нэг курсын дээр бол ах шүү дээ. Нэг курсын дээр бол ихч шүү дээ. Тийм. Бизнес ахуулах юм байл та. Одоо жүжигчнийхээ мэргэжлэг Германд төгсөн чинь Германд өөрөө энэ мэргэжлэр ажиллаж байгаа.
Тийм. Ажиллаж байгаа. Тэгээд би зохиолч мэргэжлэр бас ажиллаж байгаа. Вау. Би ихтэй яг зөндөө юм ярина бид нар цаг хангалттай чи ихтэй юм идгоё. Тийм. За. Энэ манай Монголынсын хоол. Чи нөө Монголын нэдмээр юу энийг юм хэлээрэй. Энэ чам зөвлөөр гэдэг гоё. энэ стейк за энийг гэж та төхөө. Чам зөвлөөр чамаг ярих гэж бүр би зөвлөд өөрсдөө аяг бэлтэж та. Монголоос юу норж ирж байсан уу? Би энэ ч нөгөө тент нэг өрөө байдаг шүү дээ. Бас өөр нэг өрөө. Тэн чи ярьлаа өвчсөн тийм. Гэтэ хоол идэх гэж бол орж ирэх. Тийм үү. За тэгвэл Монголоос явах Хамаг өчөө өөрөө тэгээд аваад гоё өөрсдөө байна аваад шүү. Гурлаа сайхан тавч ярьчнаа. Айгуу тавч хариулаад байгаа учраас чи юу зүрсээ тэгсэн шүү. Тэгсэн шүү тэгээд Би бас нэг юм хэлэх гээд би түрүү жил нөгөө play time дээр байсан байхгүй юу? Тэгээ анх удаа play time-ыг харсан. Тэгээд тэгсэн чинь миний бүр ингээд би айгүй их концертууд үзсэн л дээ play time дээр. Тэгээд бүр хизээч мартахгүй бүр балагийн авсан концерт бол бүр танай концертээс Luminoгийн. Тэгээ бүр тэр бүр хиймэл цаас мас оруулаад солиор үлсэн шүү дээ. Бүр кодон дээр нөгөө. тийм тэр бүр амар гойс. Ер нь манай бүх тоглолт дондоо тийм гоё болдог шүү гэж үзэж байгаарай. тэр манай гоё юм аа. Тайцны зохион цайтай. Тийм. Тэр ер нь нэг тийм нэг дахилтын дуулаад байдаг нөхрөөс бусд нь л гай. Тэр дахилтын дуулаад байдаг нөхрөл юм жоохон. Тэр нөгөө ч одоос солиотаар нөгөө ч наамаас бадж шүү бас. Эхэлж шүү бас. Гэтэ яг Luminog ингээ гарч эхэлж байхад би нэг 16 7-тай байсан. Тэгээ яг миний жинхэнэ тинейжер насны одоо гоё дурсамжууд бас танаа дуунуудтай холбоотой байж шүү. Бүтгүү хармаар гэлөө. Юу тий тандаа бүтсэн юм байхгүй байгаа юм тийм. Бүтгүү хармаар Ууч гэл. бүдэрчлийн явна гэдэг чинь. Гүгөө энергисэн ер нь ирээ буцаа гэдэг дандаа дахиад ирсэн явсан бүтлгүү тийм юмнууд байгаа юм тий. Та сурчлагаа авч хүн хаалж Би байгаа. калпис явуулсан сайгүй. Калпис энэ гоё. Манайха калпис. Сода, калпис сода. Нөгөө түрүү хэлсэн айргны. Ингээд нэрнээс гоё шүү. Ямар гоё. Тэр хэлмэн. Дээрээс нь манай би хоол явчих гэж бодож байна. Чи надад ийм чи хоол хийж хамаагүй. Чи юм хоол би ч чамд хэлдэг ngo чи зарим нь мэдэхгүй байж магадгүй чи байнга гээд Германд байгаад байгаа хүн чи. Энэ манай хоол гэдэг энэ брэд одоо 2 3 жилийн өмнөөс гарч ирээд. Ананас. Тэр аяг тийм одоо ингээд аннасаа дахиад калбижим анх болохоор нөгөө юунаас наашаа цаашаа матуудаа гахаа гэдгийгсэн. Яг ерөөс 20 минут ингээд билэн 20 минут ингээд хадаагаад билэн хэдэд тоол ингээд таны ширээн дээр билэн. Ийм гоё суулгаад ингээд билэн байж байгаа байхгүй. Тэгээ ийм бол энэ дээр шинэ аннасаа дахиад болохоор сайн гарсан шинэ юм байна. Ингээд таван дээр тавиал халууч. ингээд хадаагаад таван дээр юун дээр тавьж халууч болно. Чи өсвөл. Бас яг зөвхөн ингээд онгоолгоод билэн 20 минут халаагаад хоолнд билэн байхгүй. Бүх юм тэгээ хамгийн гол гүн юм нөгөө хөлдөөцсөн. Тэгээ өндөр технологиор хийгдсэн одоо Монголын бүтээгдэхүүн амар гоё болсон шүү дээ. Бас чиж сүүлийн жилүүд чинь аягүй мундаг болсон шүү дээ. Тийм Монголд хийгддэг юм уу? Яг Монголд тийм. Монголд одоо бид стандартууд аягүй гоё болсон. Тэгээ энэ хүмүүс аягүй их авч ирэлдэг. Тэгээ бүх төрлийн нөгөө гадны нөгөө одоо дэлгүүрүүдээр дээрээс нөгөө фреш пакерс захад авч болох юм байна шүү. Зяц. Орой ямар хоол идвэл зүгээр юм бэ те? Орой бүр хамтдаа хооллоо. Мэдээж чи хүн лимчин хүн харж таарна. Тэгээд ер нь харахад герман залуучууд гоё байгаад байна уу? Монгол залуучууд гоё байгаад байна уу? Яг зүйт наад ч гоё асуулт шүү дээ. Яг үннийг хэлээд Тэ. Монголчууд их гоё байгаад байна уу? би яг тийм шав герман залуу юрдаас сонирхдаггүй. Шав биш. Жохон нэг хардуу шаруулдаг гоё. Чи өөрөөсөө нэг ч тэгээд за жоохон өнгөлөг бор ажтай шарууд дуртай байна. За жоохон холцтой тийм ээ, жоохон микс тулсан тий. Зөө. Яг уу жоохон иршүүд залуучуудад дуртай гэх юм уу? Ямрын нэг шүтээд ямрын нэмэгдэл гэдэг. Уу яг уу жоохон тийм одоо юу гэдэг чинь гоё байдруу ч юм уу нэг тиймэрхүү. Байдруу гэдэг нь фитнес. Одоо арай жоохон тоо хоёроос туранхаа ч юм уу. За хоёлоо. Адаа ачуул. Залуу авид иртээ. Тиймэрхүү залуучууд тэгээд тиймэрхүү залуучууд чинь яг цэвэр герман тийм залуу байхгүй шүү дээ. Яг үнийг хэлэхэд тий. Гэтэ ялтаа чинь айгүй муу харагдаж шүү. Илүү ч үнтэй би ингэж юм. Шигтэй тэгээд. За яа наач гоё. За тэгээд жоохон шар биш. Ерөнхийдөө зүгээр Европ гэж хэлээ. Тий. Герман гэхээсээ илүү Европ залууч гоё гэж үү? Залуучууд. Гэхдээ яг нөгөө нэг хүн байгаа газраас л сонголтоо хийн штэ тийм үстэй. Тэгэхээр би одоо Германд байгаа юм чинь
одоо Монгол залуучуудын сонголт амар жоохон штэ тийм ч юм. Тийм ээ. Германд бол өстэй. Тийм. Тэгэхээр чин тэгэл байгаа газрынхаа л хүнийг сонгоно штэ. Тэгэхээр тэгэл яалцгүй Европ залуу одоо сонгогддог гэх юм уу. Гэхдээ тэр дундаас арай жоохон Монголтой жоохон төстэй юм шиг нэг тиймэрхүү. Өөр явчин дээр Швед, Чех, Швейцараар зөндөл Монгол залуучууд байлаа шүү дээ. Гэхдээ яг хөө тэгээд яг нөгөө нэг яг зөндөө байх нь байгаа ч гэсэндээ одоо хүнд тохирох чиний стандарт нийцэх гэлөө. Гэхдээ стандарт гэхээс илүү одоо надтай тохирох, надтай ойлголцох хүн ховор олдсон шүү дээ. Тийм үү? Ойлголцох гэдгийг би гэж боддог байхгүй юу? Ойлголцох чинь ямар ч залуу чамтай хүсвэл ойлголцож тэр чинь жижиг өнөө том байна уу хамаагүй царай зүс бандаг өнөө турхай хамаагүй ойлголцох юм бол ямар ч хүнд ойлголцож болно шүү дээ. Тэр чинь сэтгэлийн филингийн асуудал юм чинь. Тэр хоорондоо ингээд тий. Тэнд бол би ямар ч хамаагүй шүү дээ. Би хаавал би үуч төш дээ гэж байна тий. Тэгэхээр сэтгэлийн юм яриад л да. Тэгэхээр яг сэтгэлийнхээ юм герман хүнтэй ойлголцоос монгол хүнтэй ойлголцсон дээр үстэй юм бол. Тийм. Би яг тийм гэж бодож байна. За нэг 20 эдтэй байхадаа бол би ч одоо ингээ 30 гарсан эмэгтэй байгаад байна шүү дээ. За 20 эдтэй байхадаа бол надад хамаагүй байдаг гэсэн. Ердөөсөө хүн бол хүн тий одоо энэ одоо арьсны өнгө монго одоо юу гарна би нэг тэгж ялгаж салгадгүй байсан. Гэтэл одоо ингээ 30 гараад ингээ явсан чинь амар тийм юм өвөлгдтэй байна. Нэг ингээд нэг юм монгол хүний цаанаасаа нэг ингээд нэг гоё ойлголцдог тий. Эсвэл бол одоо миний аав надад одоо гаргаж ирсэн тэр халамж хайр ч юм уу тий. Эсвэл миний дүү надад ингэж гаргадаг эр хүний монгол эр хүний одоо тийм гоё сэтгэл ч юм уу тий. Тийм юм дутагддсан байна. Үнэхээр тийм юм ингээ хүсэж хэлдэг юм байна. Тэгэл ингээл одоо ингээл монгол найр наадам боллоо гэхэд чинь ингээд гоё дагаад болчихдоггүй тий. Одоо хэлжээ ярьж байгаа юм нь ойлгочихгүй тий. Тэгэл нэг синхрон юу шиг орчуулагтай тий ингээд амар ядаргатай 8 орчууд дуулсан чинь нөгөө нэг муу дурагч iPod цаа гэдэг. Тэгээд тэр моментыг дандаа ингээд алчдаг тий. Тэгэхгүй ингээд нэг гоё одоо нэг тийм одоо Монгол одоо нөхөртэй байлаа гэхэд ингээд нэг хажууд гоё ингээд хангааш гоё суугаад тийм ээ налаад суугаад тэгээ ингээд нэг хэлж ярих хөөхтэй тий ингээд дуутай шуутай дуулцдаг хэлүүл хэлцдэг одоо тийм гоё мушиг Монгол хүнийг бас ингээд одоо за мөрөдгөн ч одоо юм. Тэгээ ер нь бас нэг тийм хүнтэй болох юмсан гэсэн тийм үсэлтэй. Юу ч үсэ хангаа авах шиг гэсэн юу гэсэн бэ? Зүгээр болохгүй. Гэхдээ тийм хаа. Насион ингээд ингэж юу? Сайн насиохаар ийм болоод байна. Тийм. Хүйр насхуур ингэ тийм бахта яриад. Мэдгүй. Наад шалгуурчин бол ер нь их л нарийн хүн багтаж орох шалгуур байна да. Нийтээ чамруу бол нэлээд нөгөө нэг хангаа шиг том биетэй ихтэй аав шиг ч уян зөөлөн хайр халамжтай тэгснэ юу гэдээ баах юм ярьж найран дээр очиод 3 дуу. Миний таньдаг явдын лавд ийм юм тавдаа. Найран дээр очиод 3 дуу дуусдаг. Тэр нэрийг түрүүний хүн шүү дээ. Айн цай гэдэг. Нэгэд шарим дагууд гэдэг шав шүү дээ. Өнгөлөг шар шүү. Өнгөлөг шарим дагуудад орсон чинь нөгөөх нь айн цай полицай гэдэг ч жоох ч тийм. Гэтэл яг зүгээр нь бодсон чи бас байж болох юм. Эмэгтэй хүн бол бас магадгүй. Би бас гэж боддیں۔ Яг Монгол эмэгтэй хүн бол ингээд бүх юм ингээд гоё сэтгэлээ ингээд уудтлаа нэг ярина гэдэг нь шүү дээ. Тийм бол бас 1000 бие үсэн гадны хэлээр тэгж ойлголцох. Яг Монгол хэл шиг ойлголцох. Сэтгэлээс ойлголцох бол яагаад ч хэцүүлтэй. Тийм үү? Тийм үг гэх юм би энэ хүнээс асууж. Одоо жишээлбэл одоо Германд ингээд монголчууд нь шүү дээ тий. Одоо хүмүүс чинь ингээд нээлттэйстэй сэтгэл зүйчдэр очдог болсон шүү дээ. Заавал хүн одоо мэдрэл муутай ээж сэтгэл зүйчдэр очих гэсэн юм байгаа болсон шүү дээ. Дээрүүд нэг тийм ойлголттой байдаг байсан мэдтэй нэг хүн мэдрэл муутай болохоор л бараг шар хаданд очих болохоор сэтгэл зүйчдэр очих хэрэгтэй гэсэн ойлголттой байдаг байсан бол өнөөдөр хүмүүс чинь ингээд нээлттэйстэй ингээд асуудлаа ингээд сэтгэл зүйчдэр очиод уудлаад ингээд ярьдаг болцсон байна. Гэтэл одоо Германд ч яадаг монголчууд юм уу? Монгол сэтгэл зүйчтэй л би ярина. Герман сэтгэл зүйчтэй ярихгүй. Тэрэнд би яриад намайг ойлгохгүй шин. Монгол биш юм чинь гэдэг тэрнтэй адилхан байхгүй юу? Тийм үү? Тийм. Бас магадгүй. Тэгэхээр би тэрийг хэлэх гэдэг. Яг ингээд чи сэтгэлээсээ ингээд төрлөх хэлээрээ ойлголцох чинь. Тэр гадны хэлийг 1000 мундаг сурцсан байсан ойлгоцсон ч ялгаа байдаг гэж би боддог байхгүй. Тэ? Яг сэтгэлийн гүнээс ингээд үгүй ингээд чи ойлголтоо ингээд ярих хэцүү. Тэр чинь одоо тий. Ялтал өөрийг бол айгүй мундаг одоо яванд бол тэр нөгөө нэг кинон дээр сая кинон дээр тоглоход яг тэр нөгөө нэг чи нөгөө багасаа Герман төссөн. Тэгэхээр нөгөө нэг ашиглахдаггүй үгнүүд ер нь бол ингээд хүүхдээ ой санамжнаас баг бүдгэрж эхэлт юм байна. Би нэг одоо хүүдэр жишээ нь харж байгаа. Тэгэхээр буруу үг албагүй тэр угаасаа ашиглахдаггүй юм. Тэнгүүд
кинон дээр тоглоход ер нь тэр талаараа ер нь хэцүү байв. Ингээд зүгээр ингээд ажиглаж явах гэж тийм. Чи заримдаа битүүрийн зарим хийж байгаа жокийг яг 100 ойлгохгүй байгаад байгаа. Тэр чинь царайнаас чи хараад байна. Тэгвэл 3 минутын өмнө юм ботсон юм гид бодж ирээд нэгээд огт инээхгүй багт илээж үдээгээд ч сонирхол юм. Ооса тэр чи хараад нүүрээр чи илт байгаа байхгүй. Тэр үед тэгтээ Кинон дээр тийм проблем гарсан уу? Гарсан. Найрлагчийн замчаалын боо найрлагчийн нөгөө хэлж байгаа үгийг ойлгохгүй ч юм уу. Энэ одоо юу болцаад байгаа юм бэ гэж бодож ирсэн юм байгаа. Нэг удаа бүр ангаалгасан ш. Бүр гацаа. Манай кинон дээр нөгөө шааха 72 гэж гардаг байхгүй юу? Тэр чинь мотоцикл юм байна шүү дээ. Тэгээ би нөгөө шааха өмсдөг гутлын шаахаг ойлгочихгүй юм. Тэгээд ийсэн чинь нөгөө шааха нөгөө шаварт ингээд нөгөө юу агаад гацаад тэгээд тэр хоёр нэг юм лагерын байшин тундаг байхгүй юу. Тэгээд би тэрийг ингээд харчаад энэ одоо шааха нь одоо нөгөө юунд гацсан байна гэж юм ээж ингээд нөгөө гутал гэж ойлгоод байгаа шүү дээ. Тэгээд тийснэ манай хувцсны багийнхан жоохон хувц мутайсан байхгүй юу. Тэгээд тийснэ за одоо энэ гутал ч одоо ингээд шаварт ингэчлэр одоо дараах өдөр нь яаж энийг одоо цэвэрлж мэрэлж өмсд юм бол доо гэж бодоод тэгээд за юу ч гэсэн хоёр найруулагчтайгаа яриг. Очоод яриад эхлэхгүй юу. За одоо нөгөө нэг энэ шаахач нь одоо ингээд шаварт ингээд нөгөө юу аачлаар дараад нь одоо тэгээд манай хувцсны багийнхан ингээд нөгөө хувц муутай болохоор орлуулах гутал муудал байхгүй гэсэн нөгөө хоёр ч юм бүр ингээд гацсан. Бүр ингээд амплаг гацсан. Юу яриад Юу гутал муудал яриад байгаа юм. гутал муудал юу шаагаа гэсэн юм чи. Хоёул үхтлээ нэг. Тэгээд тэрнээс хойш нөгөө шааха арена гэдэг нэртэй болоод тэгээ бүрстэ нэрэ тэрнгээр багаар дүүрэн инээд монгол болсон шүү. Нөгөө шаахыг шаварт яачлаа гэх. Тэгтээ тийм хоо тийм гарч ирэх хоо угаасаа гарч ирэх хоо тий. Уусаа нөгөө нэг энэ нөгөө одоо чинь энэ багтаа явсан биш заа. Зөвөр бүр ингээд 30 гарцаа өнө гадагш явж байгаа найзлага би очиод уулзаж байгаа байхгүй. Тэг ингээд нэг юм яриад хань би ингээд ийш явахаар ингээд баас хайн байгаа. Тэгсэн чинь тэгээд хэрэн бидэхгүй. Гэхдээ монголоор яриач гэсэн чинь ийшээ яваад юм автобусны буудал гэсэн юм тэмдэглэгээ байгаа гэхгүй. Тэгэхээр би саваад унцсан. Монголоор яриач гэдэг чинь ер нь бол тодорхой яриач гэсэн үг байхгүй. Монголоор ойлгомжтой илэрхийлж гэсэн үг. Тэгсэн чинь яг тэрийг махчилж шууд ойлгож авах. Гэх мэтчлэн ингээд нэг юм үг нь монгол мөртлөөсөө утга нь өөр юмнууд бас их байна. Тийм учраас кинон дээр бас тийм үйл явдлууд их гарсан болов уу гэж бодоод байгаа хаа. Ер нь тэгээд кинон дээр би саяны энийг амар тэнийг ярьчлаа. Уг нь манай хоёр найруулагч бүр хүмүүс эддэг татаадаг байхгүй юу? тэр угаасаа тэр хүн инээд юм ярьдаг хүмүүсಗೆ зориулт тийм. инээд юм ярьдаг хүмүүс чинь зүгээр нэг юм яриад инээддэг чинь өөр л дөө. Оройгоо бүртлэг ярихад инээд яг адилхан хоёр хүн ярихад нэг нь инехгүй нэг нь инээдэлтэй ярьдэн шүү дээ. Тэрийг л бас нэг жоохон авиас гэдэг юм шиг би өөрөө гэж байгаа юм шиг зүгээр л авиас гэдэг юм шиг үлээ тийм. Тийм. Кинон дээр бас нэг юу сцен байна уу? Бороотой сцен. Бага. Тийм байгаа. Тэр хэр хэдэн цагийн зураг олдсон бэ? За сэлэн дээр бол бид нар чинь гал командынхан хурж ирээд бүтэн шүнжэнгөө битээр ингээд бороогоор ингэж байгаа байхгүй. Тэгээд гэсэн чинь гал командынхан усан дуусаад шууд нуурнаас усаад татчих байгаа байхгүй. Гүн нуурнаас. Тэгээд цэв хүүд нуурны усаар хэвээр шүнжэнгөө ингээд амар тэр бол бүр тэгээд шүн амарсан. Тэгээд дарханд дахиад бороо тэр нөгөө л хүмүүс дахиад хурж ирээл ингээд тэгээд сүүлдээ бүр ингээд бороо гэхлээр миний бүр ингээд дотор мохоо хэрэгтэйсэн ингээд бороо дуртай өстэй юм бол бороонд бол дуртай гэхдээ ингээд нимкийн хувцтай байж байгаа шүү дээ. Тэгэл ингээд шүнжэнгөө ангихлэр чи зуны үйл явдал байгаа даа. Гэхдээ яг тэгж олон цаг ингээд тасардгууд чинь мэдээж дүүбэлд нь борон болно. За найруулсан планыг авах авахгүй гэл машин болно. Тэгэл крупны опшн гэл зөндөл юм байгаад байлгүй дээ. Тэгэхээр тэр оройжонгоо тэр хүү худуусан зогсно гэдэг би бол маргааш шууд гатгаа олцоо. Гэхдээ харин тийм би тэгээд яг тийм болов гэж бодоод тэгсэн чинь мэдгүй миний толгой ингээд шууд тэрийг блоклцсан юм шиг байлаа. Би одоо өвдөж болохгүй гэсэн нэг тийм юм те. Тэгээ киноны дараа би шууд германд очил өвдсөн шүү дээ. Чи ихтэй амьдрал дээр бол нэг гоё дурлал залуутай байсан бол хэдэн цагаар ч хамаагүй борон зогсож юм шүү дээ. Зүгээр ер нь тэг кино болохоор тэгээд уурч үрээд амьдрал дээрсэн бол чи зүгээр гараа. Бороо битээ зогсоосоор. Яг гоо романтик гэж чинь борооч өөр айгу романтик гэдэг зүйл шүү дээ. Романтик болгох зүйл шүү дээ. Тэгэхээр чи яг дурлал залуутай байсан бол борон зогсоод байна шүү дээ. Өвдсөн ч хамаагүй.
Бүр хатгаа одоо сүлийг олцсон ч яадаг гэж зогсчих магадгүй. Яг яг яагаад зогсоод байгаа гэдэг шалтгаан нь Үнсгээд байгаа байхгүй. Явуулахгүй юм. Явуулмааргүй байгаа байхгүй. Тэгээд үнсэл явахгүй гутал байж дахиад үнсчих байж дахиад үнсгээд үнсээд байгаа байхгүй чи. Тэгвэл яах вэ? Бороо гоё өстэй. тэгвэл тэгэл тийм. Бороо гоё өстэй. Тэгээд даах маргас хамаагүй өстэй. Тийм ээ. Тэрвэрүүлээл гэх. Тэрвэргүй гэж байхгүй. Үнсгэд бол тэрвэрж л үнсэн л дээ. Тэгээд хол олцох гэж. Тийм байхгүй шүү дээ. Энэ нөгөө нэг жүжигчин хүнээс бас ялангуяа эмэгтэй хүнээс нөгөө нэг юм энэ кинонд секс сцен байгаа юу? Азар байхгүй мэн тийм үү? Гэхдээ ер нь хайр дурлалын хэсэг ч гэсэн тийм амархан биш бах тий. Үнсэлдэг сценүүд энэ чамд их таалагддаг уу? Ямар хүнээс шалтгаална? Бас жүжигчнээс шалтгаалх юм уу? Одоо жишээл бажит үзэлдэг. Тэгээд за би. Би тэг гоё юм шиг шүү. Гэхдээ яг одоо ингэж нөгөө Жүжигчүүний л ажил юм да тий. Бажит харцаа. Стаг яг байж. Гоё юм жүжигчүүний. За жүжигчүүний ажил. За би байна гинэ. За би байна. яг тэгээд дүрэндээ орно штэ. Би болохоор айгу тийм method acting-ээр жүжиглдэг. Method acting гэдэг нь жинхнээс мэдрэх юмыг тэгээ одоо энэ хоосон байсан ч гэсэндээ одоо энийг пивтэй байна гэж бодож одоо жүжиглэх. Тэгээ жинхнээс хүлээж авч жүжиглэх. Тэгэхээр би ер нь кинондоо орохлоор баг эн чинь бөөлж байгаа гэсэн үг байхгүй юу? Одоо ингээл яг сүнс тэр хүний сүнсийг биендээ оруулаад тэр дүрийг биендээ оруулаад тэр хүн болж хувирал жижигхэн орон зайн дотор үнэнчээр оршин тогтох, жигнэсээ тэр хүнийг хайрлах, жигнэсээ тэр хүнийг би энэ хүнд хайртай гэж бодох тийм ээ. Тэгээд ирэхлээрээ ингээл цаанаасаа ингээл уйраал зөвлөм. Тэр чинь надад шууд хайртай болоод тэгэл хайртай болоод тэгэл өмсчих юм шүү дээ. Асуудал юм шүү дээ. Би бол ер нь тийм хайр сэтгэлтэй болсон бүх л ирчүүдтэй тэр кинонд тоглож явах процесстэй бол мэдээж хайртай болж байгаа. Жигнэсээ тэр хүнийг хайрлаж байгаа, жигнэсээ тэр хүнийг гоё гэж харж байгаа. Кино дуусаад цаа. За кино амжилттай болоо баяр үргээ гэхэд. За баяр үргээ гэдэг нь тэр гараа ирсэн чи. Эвро. Яа, come on. Тийм амира. Чи кино дуулаад зай. Чи блок хийгээд зүгс. Гэхдээ ялангуяа би өөрөө одоо нөхөрс өдөртөө болвол тийм шүү дээ. Гэхдээ тийм л хэл та. Сингл бол яах юм? Гэхдээ сингл байсан ч гэсэндээ тэгэл хэрвээ тэр хүн өөрөө гэр бүлтэй болвол тэгэл танихгүй юм шиг ингээл. Кино дуусаад. Нөгөө юу вэ яах юм? 3 кино ингээд тоглолоо шүү дээ. 3 ингээд юм тоглосон гэсэн кино. Тэгээ 3 төр чинь тийм секс нэг 3 байв юм уу? Байсан шүү дээ. Хохирогчдэр байсан уу алдартай ягансцэн. Тий. Хохирогчдэр байсан тий. Хохирогчдэр байсан тий. Хохирогчдэр байсан. Тий. Тэгээ юунд дурлалын юм тэрэгтерээс байсан. Тэр юм юу гэхэд айгу гоёор хүлээж авдаг. Yes гоё. Зохиод харж байгаа. Гоё. Яс секс. Тэгж ер нь тэгтээ гоё л доо бас залуураас нь тэрийг айгу тэгж хүлээж авдаг байхгүй жинхэнэ юм шиг. Гэтэл бид нар тэрийг амар юм техник одоо техникч маягаар ингэж авдаг байхгүй. Техникч гэдэг нь одоо буруу хэлсэн үү? Одоо technical тийм ээ авдаг байхгүй. Одоо жишээлбэл одоо юу гэдэг нь те за тоо хоёр ингээл үнсэлцэж гарч ирээд энэ хан руу эргүүлээд одоо тэр чинь нэгэн маягийн стандыг ингэж нөгөө юу яадаг штэ. Одоо стандыг зохицуулдаг штэ тийм ээ. Ингэж зохиод дараад нь ингэн гээд ингэдэг штэ. Тэрнтэй адилхан тэр чинь одоо нэг өсөндөө тэгж зохицуулж байгаа байхгүй юу. За камер одоо энэчнээс хурж ирэхэд тоо хоёр тийм хөдөлгөөн хийгээд за тэгээ камер доошлоод одоо яг энэ гуй хэсгэж нь аваад тэгээ чи гарын дээшлээд яг энэ хэсгэж нь аваад гэд ингээд хэсэгчилж авч байгаа байхгүй юу. Тэгээд тэрийг монтаж нь ингээд юу агаад ирэхлээрээ тэр чинь ингээд гоё нэг сцен болж харагдаж байгаа байхгүй юу. Тэгээд тэрэн чинь бид нараас 40 юм болно шүү дээ. Тийм за одоо ингээд тэгээд одоо тэр ингээд тэнцээ одоо бидний хувьд бол тийм секси гоё зүйл юу ч яахгүй. Яа тийм л гол та. Одоо жишээлбэл ингээд зүгээр ингээд дээд ингээд хэсэг ингээд гарна гэх юм бол би мэдээж доогоороо баг бэлтгэлийн өмддөг л гэж байна.
тэрийг хүмүүс одоо намайг шалдан байна гэж бодоод үгүй тэгэл харагдаж байгаа төсөөлөл л тэгж төсөөлж байгаа гэхдээ харагдаж байгаа хэсгийг нь л одоо юу яан штэ юм. Тэр баг. Одоо юу өгзөг гаргах их бол хүмүүс мэдгүй байгаа. Цаатлахын өмнөд нэг доошлог байна шүү дээ. Нөгөө бүксийг юм доошлог байна шүү дээ. Гэтэ одоо монголч ч бас ингээд эротик жанрын кинонууд айгүй хийгддэг болсон. Тэд нэр яг яаж хийдгийг мэдэхгүй ш. Би эротик кино. Эротик тийм юу кинонууд бол өөр хөө. Шал өөр чи тэгэд ер нь тэр үл арай өөр л та яг бүтэн үцгэн гарч байгаа өөр хөө. Нэр бажбтэр 2 жилийн өмнө л одоо ингээд нөгөө бат чи 2 жилийн өмнө миний можгаа тэр яриадсан. Тэр үтсэн. Чи ингээд нөгөө эротик контент ингээд нэг тийм эхлэлж юусэн. Одоо энэ орж байгаа баг IPTV-д орж байгаа за 10 кино орлоо гэхэд баг 5 6 эротик байлаа шүү. Чи бол үзээд байгаа юм тий? Гүг үзээгүй шүү ингээд кино үзгээ хайхаад сонголтон дээр. Гэтэ бас юу вэж магадгүй харж л байгаа шүү дээ. Чи хүүхдтэй өн чи хүүхдээс хамгаалахын тулд харж шүү дээ. Тэрийг тэгээ яадгийн одоо хүүхдүүд ч гэсэн үзэж болд юм уу? Гэхдээ код үү? Тийм кинонууд нь тусаа кодтой байт. Тий. Эцгийн хяналтын одоо нөгөө яг зүг зүргээ зургт ажиллаж байгаа тийш оронгууд тусаа код гэхгүй. Герман энэ тал дээр ямар үдэ? Бүр насан туршны хэр тийм үү? Одоо телевизээр тийм байхгүй шүү. Телевизээр ч уусаа тийм байхгүй тийм. Одоо герман порнод дэлхийд алдартай шүү дээ. IPTV өөр бусад юм уу? Би үнэн юм. Герман порнод дэлхийд алдартай. Фэдэ шотод мотод гэдэг мэдгүй чи. Дандаа герман гоо бүх их порно кинонууд германаас үүдэлтэй. Яг ярил зөндөө ярина шүү. Герман порно старууд би ч юм нэрийг хэлэхөө. Үнэн шүү дээ. Германууд ч порно кинонууд амар комент. Яг гоо тэр чинь тэгээ гаргадаг тусдаа сайтууд байдаг. Бид нар бол Германд үзэж IPTV дээр тийм тавихгүй. Тэгээд тавихгүй л дээ. Тэгэхээр би тэр тал дээр бол бас тийм л үзэл бодол. Тусаа кодтой л байгаа л да тэр мэдээж. Коднууд хийн л дээ. Тэгээд тэр кодыг чинь тэгээ хүүхдүүд бас мэдэх боломжтой. Үгүй тэр 000 гэдэг код тавьж болохгүй л дээ. Тэрийг эцэгчүүд өөрсдөө тавина л дээ. 1 2 3 4 000 тэгвэл ямар ч хүүхд олчихно л дээ. Тэрнээс өөр хийг бол олж тахаж шүү дээ. Тий. Тэгэхээр бас тий. Гэтэ ер нь яг одоо 000 гэж тавьсан бол яг одоо өөрчлөлт. Гэтэ ер нь зүгээр бид манай ээж аваад бидний айгу нөө амжилттай л нууцсан гэж боддог л байх л та. Гэтэ бүгдийг нь олоод үтцсэн л байдаг хэвгүй юу? Тий. Яг тэрийг бас тий. Чи ч үзээ. Яг чи хамгийн анхныхаа порног хэднээс нь үзчихсэн бэ? Нём намайг бүр жоохон бахад тэр чинь ямар сонин гэдэг байлаа. Шар халуун унжил. Тийм юмыг аав ээжийнхаа орны доороос олж исэн. Гуцсан доороос тий. Тэгээд нууж гэж боддог бохтой. Тэгээд тэрийг ингээд анх удаага би одоо хэдэн ч настай байсан юм. 6 7 настай байсан юм. Тэгээд харжтай их багасаа хэлчихээ. Тэгэл нөгөө яг байсан баримт навж яг тэр хэлбэрээр тавиал. Бүгдийг нь уншичаад ангааж гэдэг монод яг тийч нааш шургуул. За тэрийг анх фестап гарч яар касетд нуугаад байл гэж бодсон бохтой та нар. Өдрийг хичээд идэв үлд. Тэд үзээ дууссан гэд. Буцаагаад тэд бас мэддэхгүй ч чинь. Буцаад ухраана. Яг байсан. Яг байсагаа хэдэн минуттай байгааг нь ихлүүлнэ. Чи тэр чинь нарийн бас ажиллагаа. Гэд ороод харангууд байж гараа. 35 минут 46 секундын дээр шүү гэд бүтэн үзээ дуусчаад яг 35 6 дараа авчаад 50 штэ. Бидний ухаан бол хүүхэд байгаасаа л амар байсан ухаан шүү. Манайс уйгууд ер нь мангас илүү их шүү ер нь. Тэгээ одоо бидний хүүхдүүд бүр биднээс илүү ухаантай шийднэ гэж боддог. Одоо тийм болцох тий. Тэгин шүү Тэр дээ. нэг түлхүүр нуудаг байсныг одоо манай хэмээн аваад одоо наваа цоожиж илдэж боддог тий. Тэр түлхүүр нуусанд гэрийн түлхүүр аваад ихгүй гэртээ бол би яагаад ч болохгүй тий. Орой имигээ ирэхэд ажилдаа яваад манай юм ирэхэд би бол яг хажуудлахаа айлын балконоор дамжиж гараад яг имээ 6 цагт ирэхэд 5:30 гээд гэртээ яг гараад нэг ч гараагүй хүчиж өдөржгөө гарцаа гээд байждаг шээ. Тэгээд 5:30 имээ ирэнгүүт хаж гараа явж тээ. Тийм л байлаа. Тэр бол үнэхээр бидний гэтээ одооны хүмүүсийн юу өөр баха. Би сая яг 3 дугаар ангийн IQ-ны бодлогуудыг ерөөсөө түрүүчэн л олгочоо. 3 4 ангийн хүмүүсийн бодлогыг би бодох гээд үнэхээр чадахгүй байлаа шүү нэрхсэн. Тэгээд IQ-ны бодлогууд нь битггүй заастаа боли нөгөө яодсан шүү дээ. Гоёч гэдэг шиг л болчихсон. Өөр юу ч хэлэхгүй бэл. Аавтаа гэх юм бол гоёч гэдэг яваад. Сайн бод. Өөр ямар чарахгүй. Юу гээд чигээ. IQ-ны бодлого шал өөрчлөсөн. Бидний үед чинь IQ-ны бодлого гэх юм бас байхгүйсэн шүү дээ.
Арай өөр те. Keep it light. More fresh. Light taste. Бажиалтын үеигч Асакигийн Mitsuya Cider 1884 оноос эхлэн үйлдвэрлэж байгаа Mitsuya Cider хаалгадсан да та бүхэн. Гой. Бошиглээд үзэн. Ариун болроо. За. Чи хэр ер нь шоуд энэ юу багнаас. Одоо харин тийм нэг гурлаа энэ нэг юм гоё те. үнцэн юм байгаа бишээ. Зүгээр нь Герман залуучуудын ер нь Европын соёлын шоудах баасан гаргийн орой хагасны орой гэдэг ямар гэдэг Монголд яг ямар байна чиний хувьд гэдгээс гоё яриад хөө. Тэр тал дээр ингээд ялгааг нь тодтогч өгöd хөө. Чи ер нь уух үедээ бол уучин шоуд юм шүү дээ. За ер нь тийм байсан гэх юм уу? Байсаг ярьж л та. Өнөөдөр биш юм байсаг ярьж л та. Тийм. Одоо ч хэдэн настай байлаа тийм бас. 20-д бол 20-д л байж хүн болгон тий. Тэгэл яг тэгээ би чинь нөгөө Берлинд өсөж том болсон. Тэгээ манай Берлин ч нугасаа нэг юм 6 цэнгийн газар ихгүй юм. Шоуд амар ихтэй шүү дээ. Юу клабууд амар ихтэй шүү дээ. Клабууд амар ихтэй. Тэгээд би бол ер нь багын л одоо 90s pop гэдэг штэ. Одоо 90s pop-ыг сонсож өгсөн. За 90s pop за. Тэгэл өртөөсөө хипхоп хөгжим. Old school талтай л юм тий. За. Тэг штэ. Тэгэл хипхоп хөгжмийн клаб хаана тийш очиж бүжгэлдэг. Тэгээд айгүй их бүжиглэх дуртай. Тэгэл ер нь одоо тэр үеийн Берлиний одоо баар сав одоо ер нь дуусгасан да. Багасаа л дуусгасан. Тэг ер нь л 90 оны хипхоп хамгийн гоё л та. Баар савг дууссан. Дуусгасан гэж. Тийм клаб бидрээ бол зөндөө байсан. Тийм хэсэг үш. Тийм ба сонссон гүйсэн. Сонссон. Ямар Берлин нөгөө хин ариун тий. Амар бүжгэлдэг гэдэг ч юм уу тий. Тэгээд юу яасан чи юугаа тасалдгүй ер нь яг хэдэн өдөр ер нь дараалж нууж үтсэн бэ? Би шоуны юм асууж байна. Би өстө тэгж ууж үзээгүй. Үзээгүй зүгээр шоудаад болоо юм дээ. Тийм шоудал болоо. Тэгээд дээрэс нь бид нар бол одоо тэр үеийн хичнэр одоо магадгүй хэрвээ чи сонсон бол бид нар нэг юм коллекц нэг хідэн охтууд явдаг гэсэн байхгүй нэг Монгол охтууд. Би нэг 15 6 өрөөд тийм охтуудтай танилцаад Монгол одоо надтай адилхан багасаа тэндээсэн. Тэгээ би тэд нэг групп болоод айгүй их ингэж нөгөө клаб хийж ингэж явдаг байсан. Тэгээ тэр үед бид нэр ингээд нэг хідэн шоучин охтууд гэж боддог байсан байхгүй. Гэтэ яг үнэндээ бид нэр ингээл амар бүжиглэл хоббитай зүгээр ингээл клабанд ороод мөшиг бүжиглж байгаад өглөө ингээл бүр ингээд хүс мүс нь гараад улаан хацтай хэдэн юмнууд ингээл гэртээ хайрдаг. Тэгээд юудаас арх марх хэрэгэлдэг байсан. Бид нар ингээл нэг кола дундаа болон хувааж аваад тэгэл тэрийг уугаал тэгэл баг 0 мал ороод ус мус тэр дотроо хийгээл тэгэл нэг тэгж ч авдаг байсан да. Тэгээд яг мэдээж мөнгөтэй болоод оюутан болоод мэдээж нөгөө урлагийн сургуулийн хүүхэд чинь би чинь нөгөө драм. Тэгэл аль газрын драм адилхан штэ. Тэгэл сайхан ангиараа шоутал. Тийм л тий. Тийм пимээ уугаал тэгж бол байсан. Гэтэ нэг амар бүр ингээл утгаалдаал ингээл гоё хэдэн хоногор ингээд явна гэсэн юм бол байхгүй. Тэгээд би чинь айгүй эрт найз залуутай болоод тийм Монгол найз залуутай оюутан байсан. Тийм зөв. Одоо яг зөв юм руу орж ийн бид нар. Яг зөв. Яг өөр яриа өвчж шүү. За яг та энэ чинь нэг тийм нууц зүйл шин штэ. Тэгээд одоо хэднээс эхэлж байгаа? 17 таахта танилцчихсан. Тэгээд 18 таахта бид өөр яг нэг гэрт ороод тэгээд тэгэхээр чинь нөгөө найз залуудаа баригдана, базуулна хамаагүй тийшээ гарч болохгүй зөвшөөрлөлтөй явна. Тийм надаас том ах юм чи. Яг зөв. Тийм. Тэгвэл гэхдээ бас эрхчлөөгөө бас ер нь бас их багасаа бас ер нь гоё юм яг алах насны дээр л бариулж тээ. Ер нь бол тийм шүү. Тийм ээ тий. Энэ нөгөө нэг би миний саяны асуугаад байгаа асуулт нь арай өөр асуулт байсан юм а. Тэр нөгөө баасан гаргийн орой германчууд яг нэг хэр их уудаг юм. Яг нэг цэвэр алкогол уухынхаа ер нь ууштай. Сайн уун. Одоо пимэг бол Гоё хоо. Гоё уун. Гэтэ манай монголчууд чиг ингээл гэл ингээл одоо заримдаа монгол залуучууд идэж штэ ингээл нөгөө саксун зодтолч модтол ингээл цусна ингээл тэхгүй. Ерөнхийдөө бол амар гоё ингээл уугаал. Гэтэ айгүй даадаг. Сайн даадаг. Тэгэл болцсон. тасаж масаж шогтохгүй.
магсан тавьж явахгүй. Даах нараа сайн Ер нь гэхдээ хаяа нэг баард хүмүүс модсох юм гардаг л хэлэхгүй байлаа. байгаа хоо. Харин тааж байгаа. Гэтэ яг тэр хүмүүсүүд нэг юм нөгөө түүрк арабууд марабууд ер нь тэд нар нэг жоохон асуудал гарах гэдэг. Зүсэн даа юм байна. Тийм тэгээ тэд нарыг ер нь клабдаас оруулах айгу дургу байдаг. Яг Герман Монгол хүмүүсийг оруулах дургу баар мар гэж байхгүй сте юм. Байхгүй хаа. Байхгүй. гайгүй үстэй. Хариулаад мэдгүй маань. Гэхдээ нэрээс Хэцүү гайгүй бах те. Нөгөө Итеван Солонгосын Итеванд орохоор монголчуудыг оруулахгүй гэл хамгийн их нь баар нь тэгдэг байхгүй юу? Тийм үү. Тий. Хамгийн ихний баар нь орол. Тэгэл бид нар нөгөө дөрвөлөө өдөө зургуулаа явуулсан. Гэр бүлийн найзуудаараа нэг зургуулаа явуулсан юм байна. Тэгээд гэсэн чинь гоо бид нар эмэгтэй хүмүүстэй хамт явж байгаа штэ гэсэн чинь манад эмэгтэй хүмүүс одоо яасан юм оруулахгүй гэх. нэрээс Тэгвэл эрэгтэй хүмүүстэй асуудал нь биш юм байна. нэрээс нь тэгээд Итомон ч тэгээд тэр юм чи уус тэгээд л шүү дээ. Хөгшин мөн оруулахгүй гэдэг гэсэн юм да. 30 гарчаар ирсэн. Тийм үү тийм. Юус оруулахгүй гэж. Хөөш тэгээ 30 гарахлаар ингээ хөвгшөрч тийм үү? Тэр баа гэдэг чи яраа залуу настай л байгаа байхгүй юу? Тийм. Тэгж юм жил. Ерөөсөө их юм болсон гэсэн. Одоо Чи сая тэр нөгөө кинонуудаар одоо чи үнэн байхгүй юу? Та 25-аас доош яваа гэдэг. Ямар сони энэ би бол өөрийгөө нэг тийм хөвгшөрсөн гэж юрдсоо боддгоо. Яг хоо чи бид зориулсан тусаа бас байгаа. River Sound зурнаас гээд байгаа даа үстэй. Тэрийг хэлэхгүй. Бага. Яг байгаа газраад орохгүй. River Sound зурноо, иргэн дурс хорноо гэл тэгээд байхгүй. Гэтэ River Sound арай өгшин бохоо. Арай болоогүй юу те. орж байгаа. Бидний чи явж би өөрсдөө манай үеийнхнийг яриад байна л да. Одоо тэгээ playtime мэдрэлөө ингээд одоо 30 гарсан хүмүүс бас явж болохгүй. Тэр 70 орсон ч хамаагүй шүү дээ. Тэр хамаагүй шүү дээ. Тийм. Зүгээр нэг клуб чинь одоо ингээд өөрийнхөө гэдэг ангилалтай байгаа даа л да гэж байхгүй юу? Одоо ингээд 18, 19, 20 та хүмүүс ч орж ийн, 21 та хүмүүс ордог. 25-аас дээш ордог. Ер нь анзаараад хахад тэр нь Монголд ч тийм болсон шүү дээ. Тэр их заагаагүй ч гэсэн автоматар. Одоо ингээд нэг хүмүүс оронгод энэ чинь дандаа бацаанд ордог газар шүү дээ. Орохоо болчтой. Өөрсдөө газар байх туртай. Бацаанууд юм ороод дандаалах гэж нэр шүү дээ. Орохгүй гэдэг. Тийм болчтой гэж хэлээд байхгүй юу? хичнэс гэж гарахгүй л даа кобрны газар шүү дээ. Кобрны газар шүү дээ. Тэгээд орохгүй шүү дээ. Залууч чи үеийнхээ цадвар харна. Нөгөө хүмүүс чинь тэгээд хэдий юм болж бодоод та. Тэгээд автоматар тэр нь өөрөө автоматар ангилагдчих тийм юм ч бодоод байна. Тэрнээс цаанаас ч юм бол та тэрнээс тийш орохгүй гэсэн юм байхгүй шүү дээ. Тэг. Гэтэл ер нь Зөө. Та хоёр ер нь хэр шоолдог гэсэн бид тэр гайгүй бид тэр ч яг л үеийнхэнтэйгээ зүү муугаар яг тэгээд үеийнхэнтэйгээ л 21-оор өртөгөө тавьж байгаа. Зүү бол 20 дэдүүдээ ордог баар болсон шүү дээ. Тий. Анх бол тийм байгаагүй. Наа чи өөрийгөө залуу гэж харуулах гэдэг юм. Би одоо орчуулж өгч байгаа юм шүү зэ. Залуу гэдгийг хэлдэг гэдэг. Та бол зүүмүүд одоо хөгшнөө ахаа. Хөөе зүгээр илээ сайхан орсон зүгээр. Сайхан орсон зүгээр илээ. 50 хүрлээ. Болоогүй. Студент байлгам 50 байлгаа чи. 40 дөнгөж гарч ийн. 20 студентийг 50 байлгаа чи. Хөөе ямар хэцүү юм бэ? Тэгээ зүүн амар юм crowded юм байлээ тэгээ бүр ингээд бүжгэлж болохгүй бүр. Би тийм юм амар дургу. Чи бол тэгээд наа чин тэгээд тэгтээ нөгөө юниттэй ч холбоотой шүү дээ. Хөгшөрч Жохоо байгаа ядраад ингээд гэж жохоо ингээд тавгүй оргоод байна тэгээд чинь хөгшөрч гинөө гэсэн юм шиг. Чам тавгүй санагдаад байгаа үстэй. Харин тийм суу газар ч авах. Тэгээд жоохон байж байгаа. Янтаа тэр хальж унтаа гэдэг. Тавгуудад байгаа байхгүй тийм. Тэр хажуулыг кантер өнөрсөн үү? Орж исэн. Тэр бол бүр ингээд гудамжинд орчиж байгаа үстэй ингээд. Бүжгэлэл болгоноор яваад байгаа үстэй. Тэр жоохон тийм. Тэгтээ гоё шүү дээ. Гоё кант ер нь чоко, минт ер нь бүгд л гоё шүү дээ. Баггүй ер нь клаб сайн орж л байх хэрэгтэй шүү дээ. Би ер нь тэгж боддیں۔ Ер нь боломж юм бол байнга ер нь орж л байх хэрэгтэй. Угаасаа хөшөөд орохгүй ч тэгээ залуу байхдаа орж л байх хэрэгтэй гэж боддог байхгүй. Тийм үү тийм. Тийм шүү дээ. Ер нь үзэх юм аа үзэх хэрэгтэй залуу байхдаа тийм. Бүх юм руу өдөр ерөөсө 5 өдөр орсон ч яа гэм бэ те. 5 дахь өдрөө. 5 дахь өдөр Friday болгон орсон ч яах вэ гэж яахгүй. Боломж ч юм байдаг бол гэж яахгүй тий. боломж ч байгаад би чинь байгаад чинь дийлдэг бол дийлдэг бол хамаалгаа гэж. Манай нэг найз намайг тэгж хэлдэг унтаад тэгэхээр чи тэг өгсөндөө унтаад байдаг ингээд. Гүн унтаж байгаа юм шүү дээ. Чи удахгүй насан туршдаа унтах юм ба чи хуцаад байгаа. Ингээд загиндаг байхгүй. Тэр бас айгүй тийм бас бодохоор бас нэрэл хүн тэгэл насан туршдаа унтдаг шүү дээ. За хохирогч кино. Олон ангит кино. За. Би бол хохирогч киноны фэн. Миний хувьд бол яг би чамайг тэр кинон дээрээс анхаарчсан байхгүй. Би тэр өмнө нөгөө нэг дурлалын гейм тэрийг үзчихсэн мөртлөөс яг нэг буугаагүй юм шиг байна. Тэгээ хохирогч кинон дээрээс харчаа би эхний 2 ангийн үзчихэд амраах руу биччихсэн юм. Үнэхээр солиотой кино байна.
дараагийн анги нь хаана байгаа юм бэ гэж юм хитгмээр кино байна гэх. Тэгээд тэр олон ангитай сериал хийнэ гэдэг бол нэгдүгээр таамааргүй. Хоёрдугаарт нэг тийм юм драматик юм нэг юм гурвалжилсан дөрвөлжилсан асуудалтай юм кино. Үзэхэд бол гоё байсан. Гэхдээ тэр кино хийхэд бол тийм амар байгааг баг. Ер нь хэр хугацаанд зураг авалт хийсэн. Хохирогч кино тоглоход ер нь ямар байсан? Хохирогч бид нар ч одоо баг 2 сар зураг авсан юм уу? Тийм. Тэгээ үүлээсэн. Тэгээд нилээн л даарсан да. Тэгээ нөгөө бидний нөгөө спонсор чинь Хамбогт Кашмирээс болохоор дандаа кашмирын юм өмсдөг. Тэгээд нөгөө үүлчин тэгээ кашмирын юм өмсөд даарна штэ. Тийм үсэд нөгөө зузаан болтой бол тэр чинь. Тэгээд айгуул их даарч яснаа сандын. Тэгээд гэхдээ одоо ингээд эргээд бодлоор эн чинь айгуу гой дурсамж гэхгүй юу? Гой дурсамжийг бүтээсэн. Тэгээд би ер нь кинон тоглохдоо илүү нөгөө кинон тоглох процессэнд нь айгуу дуртай байдаг. Одоо тэрний дараах одоо юу гэж чинь тэр нэр хүнд одоо юу ч гэдэг нь тэр бол нэг надад тийм чухал зүйл шиг бүр жоохон заримдаа бүр эйгүү байдیں۔ Одоо хүн ингээл өөрт чинь ингээл нэг тийм экстра харьцаалтай нэг ингээл баг ингэж мэнгээ. Тэгэхээр тэр нь надад нэг тийм гоё биш. Би ер нь ингээд айгуу private байх туртай. Намгүм амьдралтай байх туртай. Тийм болохоор би Берлинд айгуу туртай байдаг. Яа тэгэхээр хин ч намайг тоохгүй штэ. Хэвээ би гутлаач ирээ явж исэн ч намайг хүн тоохгүй. Тийм болохоор тэрэнд амар гоё кайфтай байдаг. Тэгээд ер нь процесс бол айгуу адал явдал ихтэй. Тэгээд бид нар чинь бүр хөдөө уурхаа дээр бүр 300 хүнийг ажилуулдаг маш том уурхаа дээр бид нар очиж зураг авчихсан. Тэгээд уурхаа эзний дүр тоолсон штэ. Тэгээд энэ дээр судалгаа явуулсан. Тэгээд айгуу interesting гоё байсан. Гой кино зохиол амраах өөрөө найруулсан, өөрөө бичсэн, өөрөө зохиолын продюсерлсан, өөрөө тоглосон. Нөгөө аяг арим бол дууч шүлгэн арим бол дууч арим бол гэдэг шиг. Тохиолыг амар сайхан нөгөө найруулсан амар сайхан, гол дүрд амар сайхан гэдэг Продюсер амар сайхан гэлээ. тийм продюсер амар сайхан гэдэг. Чи нар хаагаас чи өөрөө тарган мах хийдтэй юм уу? мэддэг. Тарган маргуул хийднэ үстэй. Манай өвөө чинь манай хөвшин аав одоо манай аавын өвөө гэсэн үг байхгүй юу? Бүрээр хүртлээ ан хийдэг байсан. Тэгээд бид нарт ингээд дандаа тарган юм ах өгдөг байсан. Тэгээд ер нь тийм идэх дуртай. Тэгвэл ангийн юм. Энэ түрүүний нөгөө нэг яриараа буцаа орчих заа нэг хохирогч ингээд нөгөө Германд бол өөрөөхөө байдаг хинч намайг тэнд явсан тоохгүй штэ гэдэг чинь Монголд ирэхээр бас яг тэгж болохгүй байгааз. Болохгүй юм. Холны өмнө байх учраас бас нэг анхаарах хэвээр бас нэг хувцсантай яах хэвээр яг тийм байгаад байгаа. Тийш очихоор л яг ямар ч хамаагүй. Тэгээд арай өөр хүмүүс өмсгөхгүй байгаа тэгэхээр хүмүүсийг илдвэр хэлэх гэж шавшаад байна Монгол ер нь. Хүний тийм аюу ханцаардаг монголчууд тий. Би тэрэнд нь амар ингэж нөө дасан цогцох гэж надад айгу хэцүү байдаг. Гэхдээ би ер нь явандаа айгу тийм өөрөөхөө байд сурах гэж бодоод байгаа. Одоо ингээд 100 би өөрөө юм өмсмөр штэ. Одоо зүгээр л тэндээ өмсдөг юм а би энэ чирж ирэл өмсмөр штэ. Тэгэхгүй ингээл Монголд ирэхлээр нэг өөр хувцастай ирэх ёстой ч юм шиг тийм Монголд экстра зориулж хувц авах ёстой ч юм шиг нэг тийм юм ингээд тийм юм дотор орчод байгаа байхгүй юу. Тэгэхээр яг та би урагцсан цамцтай явж олно. Миний подол гуранхаа ээж болно. Өнгө алдсан байж болно. Миний өмд уурхаа байж болно. Тиймээ миний пүүз гуужирсан байж болно. Би бол чакс макса баг уулыг нэрхтэл өмсдөг шүү дээ. Берлинд тийм бид нар чинь тэгэл явчихдаг. Тэгээд хин ч тэрийг тоохгүй хин ч чи ямар тийм ээ чи ямар ядуу юм чи тийм үү тийм хувц өмслөөгээ би ядуу байх шаардлагагүй шүү дээ. Тийм үнэн. Яг тийм сурчмаар байгаа юм тий. Ихтэй нэг Азиудын ихтэй нэг бас тийм зөвхөн Монгол биш нэг тэр Азиуд яг нь тийм шүү. Яг ингээл хүний юмсан зүйлсийг хараад бараг гэж жоохон байж уурчээл хидэр авсан гэж гэлээс аюу хэцүү шүү дээ. Тэр бол Монгол юм зам мөн шүү. Би одоо Германд ингээд айгу үнэтэй ресторанд нөгөө юу хост хийдэг байсан байхгүй. Тэр нь одоо ингээд нөгөө хүмүүсүүдийг ингээд ширээн дээр ингээд нөгөө байршуулдаг. Тэгээд тэгж яхад бол би тэрнээс юу ойлгосон бэ гэхээр бүр хамгийн үзлийн хүн хамгийн баян хүн байдаг байхгүй. Бүр зүгээр дугуугаа чирээд ирж байгаа хүн. Хамгийн хөнгөтэй хүн тий. Тэгэхээр тэрийг ингээд олж харах те. За энэ хүн юм байна да. Тэгээд тэгэх тусам тэр хүмүүст нь илүү боловсон илүү талархал илэрхийлдэг яг тийм байдаг тийм. Тэр өстө өрн бахаа өстө тэр үст түлэн шүү. Тэр тэгээс Chanel зүүсэн болгоно нь баян биш. Land Cruise унсан болгоно нь баян биш. Тийм шүү. Битүүр зэйлэх шүү. Ядарга. Зүгээр байхгүй тийм. Яг тийм л би ч одоо нөгөө хичээл хайж байгаагаас part timer бас ажил хийж байгаа. Тэнгүүч яг ингээд нөгөө янз янзын хүмүүстэй уулзаал юм байна. Тэнгүүл хүн мэдээж олон донд юм Монгол ах цантай хүмүүс ч байна тийм. Эсвэл бүр ингээд
бүр ингээ одоо чинь ингээ хуй онгоц монгосноос ингээл очиод хүмүүсийг авах хэрэг гаш тээ. Онгоцных нь хэмжээ томрох тусам тэр хүний соёлтой зам улам л том болт юм бэл. Талархал илэрхийлэл ингээл яриа өрнүүлэл ингээл яг ингээл найстай байгаа юм шиг. Онгоцны хэмжээ жижигрээд ирэхээр цан ингээд буцаад юу гадаг юм бэлээ. Тэр хүн ер нь боловсралтай илүү нэг хөрөнгө чинээтэй болох тусам бүр энгийн болдог юм бэ л. Тийм. Энийг бол яг мэдэрсэн. Тийм. За тэр нөгөө түр аюу гоё эсрэг явж байгаа юмдаас хатан гоцох гэд өөрчлөлт явуулчлаа. Аюу гоё мэрэд хийчихсэн юм аа. Тийм шүү дээ. Тэгээд нөгөө 18-с гээл ингээд нөгөө хайр дурлалтай уучраад гоё те. Тэгтэл Монгол залууч гоё байгаас тэр нь те. Тийм. Яаж ч үгүй те. Тэр Монгол залуу бас юм жоохон турхаатуу тийм залуу байсан уу? Үгүй. Жоохон бас Бадруу. Тийм байралтаж марилддаг. Тэр чинь бүр битрээс бадруу болох юм. Үгүй үлдээ. Юу нэг юм уу гэнэ. Сайн л юм уу өнөөдөр хинцсэн шүү дээ. Наачм бол Европ бодоход дэлхийд явахгүй бүдүүлэг цааш ингээд гүйлдээ. Сая гизэн дөрөг авчихсан тэгээд. Сая гизэн дөрөг авчихсан. Гүйлдээ сая гизэн дөрөг шин. Ингээд ярьсан. Бүгдийг авчихсан. Гүйлдээ. Тэгтээ ер нь чам шиг гэх юм уу? Тийм монголчууд ч ер нь иймэрхүү дүү шүү дээ. Надрах уу шүү дээ. Ерөнхийдөө чи битэр шиг миний найз. За яах юм бэ? Гой залууч зөндөө байд юм аа яах гэсэн. Гого байгаа. Гэтэ чи битэр муухай залуу юм. Басных гой даахгүй хоо яах гэсэн. Тнаач. Нөгөө хэрэг солиорцоо сууж ингээд хүмүүс бүр тэхвэлээ. Угаасаа нэг амар гоё дагуу сурахгүй шүү дээ. Тийм. Гэтэ. Гэхдээ тэгээд заавал одоо гоё гэдэг чинь бас хүний перспективийн үнцэг үстэй тий. Царай зүсний ийм бие хааны асуудал гоё гэхгүй. Дотроо тасцсан юм байж болно шүү дээ. Дотроо бол цайлган цагаан уу? Гэрэл цацсан. Дотрохын даваа ичих гэсэн юм байж болно шүү дээ. Хэлээд байгаа шүү. Би ч төр гэдэг хэлээд байгаа шүү. Хувц цусаад бурхан болно шүү. Гоё иршүүд л байх хэрэгтэй. Тэрэнд олвол нэг тийм царайлаг марайлаг тэр бол нэг тийм ялангуяа эрэгтэн хүнд олвол эрэгтэн хүн давхраа махраа би ингээд давхраа махраа хийлгцсэн эрэгтэн хүнийг хараад бүр ангаад ш. Яг гэж байгаа юм давраагаар яг гэж байгаа юм бол. Яг гэж давраа хийлгээд байгаа юм. Төрөлхийн тэгээд давхраа хүмүүсгүй хүмүүс бол зүгээр үстэй. Хамаагүй үстэй. Хамаагүй шүү дээ. Эрэгтэн хүн заавал давхраатай байх шаардлагагүй. Би тэрэнд олвол бүр Хөвчөр хэлбэл хэрэггүй гэж юу? тийм. Тийм ээ. Них уус байгаль юм байгаа. Ноц тахраа юу? Ноц байгалаас байгаа. Хилаж унлаа. Тэгээд сорвоснаас юм дэргүүр юм байна шүү дээ. Дээшээ байгаа. Хүмүүс байгаа шүү. Яг гадаад дотор яваа маа тийм ээ. Үнэ доторхолч гоо да тэр. Эксэс сомос баг шүү. Тэгэхээр ерөнхийдөө зөв би надад ч юм чинь эмгтэн хүн ч гэсэн дотор нь зэгүүж явах шүү дээ бас тийм. Ингээ ярилцаа суух гоё тийм. Тийм багт болоо үстэй. Тийм шүү дээ. Тийм зөв гэхдээ монголчуу байна уу гаднаа тэр бас хамаагүй үстэй. Заавал тийм монголчуу явахлаа бүү царай. Юу гэсэн үг юм? Одоо жоохон монголчуу царай явах уу. Чи чинь ингээд жоохон эмгтэчүүд ингээд жоохон миксдүү царайд нь дуртай юу эсвэл ямар царайд дуртай эмгтэчүүдэд. Холбог тийм. Иглиз дүүч гэх юм уу одоо монголоор бол. Монгол эмэгтэй хүн. Тийм. Үгүй. Үгүй юу. Ер нь монголчууд байл илүү гоё харагддаг. Тий. Тэгээ шүүгүр байх уу ямар байх уу? Ер нь үндсэн юм төрх нь ямар байх хэвтэй. Үгүй яг хөө тэгэл ингээл хүн харахад ингээ гоё нүдэн дулаахан тийм л эмэгтэй бол тэгэл гоё шүү. Гоё нээсэн гээл тий. Нэг ингээд нүүр дүүрэн гоё нэмсгэлтэй. Гэлц цуусан гэх үү одоо тий монголоор. Гэлц цуцруулсан. Тэрэнд одоо давхраа махраа одоо буудаг муудаг нэг тийм хамаатай биш. Гэхдээ мэдээч одоо бол ялангуяа Европт айгүй хөөрхөн тийм эрли зохтууд гарч ирж байгаа. Монгол уу? Тийм. Цус мус холилдчихлээ байгаа л та. Дэлхийн угаас өөр юм болсон шүү дээ. Одоо ингээд 16 7 настай болсон. Тий, угаа дэлхийн өөр юм болсон. Гадныхан тэгдэгсэн охин ахсгаар яг юу нь мэдгүй өөрөө герман гээл аав нь болохоор австри, ээж нь чех гээл тий. Имен галланд, өвөө нь бэлэг гээл ерөөсөө зүгээр ямар ч юм байхгүй байхгүй тий. Тэгэхээр улам ингээд хөлбөм болоод байгаа байхгүй. Цус солилттой төрөлгүй. Би нөгөө чи ингээд нөгөө аяг бас залуугасаа ингээд
Хүмүүнтэй уучраад ингэсэн юм шүү дээ. Тэгэхээр яг чи эхлээд бид базуулж гэлсэн багтай мэдээж ихтэй өөрөө. Одоо базуулж гэлсэн шүү дээ. 18 тохин бол базуулна шүү дээ. Ах хүнтэй бол базуулна шүү тодорхой хэмжээр. Тэгээ яванда базалцах тийм бас ухааныг бас олж суулгасан баха өөртөө тий. Ер нь яаж тийм үү ингүүл бас базах юм байна гэдэг юм их багасаа суусан байна энэ чамд тий. Гэхдээ тэгэл базгаал базагдахгүй болохоор нь салсан юм болоо та. Тийм л гэхдээ тэрний дараа одоо ингээд мэдээж хүн чинь нэг хүнтэй өргөдөггүй шүү дээ бас. Айгүй олон хүнтэй өргөдөө шүү дээ. Дараа дараагийнхтай тэр базалтай уулгч улам ингээл чамааг бол ингээд сайжраал улам ингээл дахиад явдаг үстэй. Гэхдээ би өөрийгөө нэг тийм баздаг эмэгтэй гэж боддгоо маа би ч өөрийгөө жоохон тийм гиндүү юм болов гэж боддог шин. Цай гэж ахтал ерөөс гэж ахтал. Өөрөөсөө гимцээр авахгүй. Ягаад чи юу ерөөсөө айгуу тийм шуламдаг л тийм юм. Яаж базаж бос явдаг цаг нэрсэн. Үгүй энэ ч угаасаа манай нөтөдөг юм. Чи нөгөө миний хэлэх гээд байгаа нь одоо чи чинь шудраг хэлээд байгаа хгүй. Чи ч одоо нэг 20 охин биш ээ. 30 гарцсан үгүй. 30 гарцсан эмэгтэй гэдэг бол амьдрал үтцсэн байгаа. Ер нь шүртэй байгаа шүү. Тэр л хэлж байгаа. Үгүй би тийм нэг тийм баазах сонирхолгүй. Надад бол өстой ямар ч тийм интерес байхгүй. Тэгэл ингээл чөлөөт нь даяал. Тийм угаасаа би юг одоо юм өдийн наслахтай ойлгосон юм. Эхлээд базаад нэмэр байхгүй маань. Угаасаа хийсний хийдэг. Контролдож нэмэр авахгүй яагаад тэгэхээр хүсвэл тэгэл хийгээл явна хүссэн юм. Тэр л ойлгож болсон юм да. Тэрийг бол бүр ойлгодог болсон. Тийм болохоор би эрэгтэй хүнийг сул тавьж чаддаг болсон. Тэгэхээр одоо чи зүгээр дуртаараа бай хүснээ хийм биш тийм. Хойлоо гоё байж болно, ойлголцож болно. Гэхдээ би чиний юм чинь хайрахгүй. Чи өөрийнхөө хийдэг юмыг хийгээд яв. Би ч гэсэн өөрийнхөө хийдэг юмыг хийгээд явъя. Би чиний утсыг чинь контролдохгүй, чи хинтээ мессеж чид яаж ийж тэр бол чиний хүнзрийн асуудал гэдгийг нь би өөрөө шууд ингээ орхиж чаддаг болсон байхгүй. Тэгэхээр чи тусраа ямар ч охинтой уулзч болно гэж бүгд хэлж байгаа юм. Тий. Тэгээ уулзалтаа тэгээд яг үнэндээ тийм үстэй тэр хүн хэрвээ надад сэтгэл хангалуун биш тэгээ явмаар байвал тэгэл явна л үстэй тийм үстэй. Тэгвэл тэгээ бүр салаад явал та. Тэр ч гэсэн окей шүү дээ тийм үү. Тийм зөв бас буруу биш. Тэр манай Big G-ийн ялтаа наадах явуулж гоё. За. Энэ манай Big G гэдэг нэг рэпер гэдэг шүү дээ. Манай Монголын рэпер. Тэгээд энэ Big G манай өөрийн гэсэн бохыг үйлдвэрлэж гаргаж ирсэн юм. Тэгээд Монголд анх удаага худалдаалагдж хийж байгаа. Манай G-ийн бох манай бас влогийн хамтрагчаар орж байгаа. Энэ Италид хийж байгаа. Италид хийж байгаа бох гинэ. Тийм. Одоо бид манайхан Итали болоод байна. Пиццатай Итали болоод байна. За тэгээд мэдээж Бажиалтын ивент хийж нөө насан туршийн байнгын хамтрагч PC Mall. Тэгээд PC Mall-оос болохоор нөгөө S25 ультра 1 сарын 23-нд нээлт хийсэн. Тэгээд загварын уснууд бол ерөөсөө 5 хүн мэднэ. Android-ийн одоо чиглэлийн уснаас хамгийн одоо тансаг, хамгийн одоо супер гэж болж болно Samsung-ийн. Тэгээд хамгийн гол нөгөө AI-д нь улам төгжөөд байгаа юм байна л дээ. Android утсуудын чи iPhone талтай суртай юу? iPhone. Android iPhone тал суртай. Тэр нөгөө Android тал суртай бас хэрэглэдэг хүмүүс маш их байдаг шүү дээ. Маш их. Тэр хүмүүс бол iPhone таашаад өгч. Тэр хүмүүс бүр юунхээр дургуун байл тий. Бүр наад гарч яадаг гэдэг юм. Бид ч одоо iPhone суртай хүмүүс iPhone-оор мөрөд идэв шүү дээ. Тэр шал өөр юм. Тэгээ нөгөө яг Android суртай хүмүүст бол тэр нөгөө AI-д нь тасархай юм байлээ. Чи тэр уцаар ярьж шүү дээ. Уцаар ярьж чинь чиний шууд ярьсан бүх юм шууд ноот болгоод бичигдэж чинь. Тэгээ дээрээс 20 янзын хэл дээр тэг чи шууд орчуулж өгнө. Дөрөв уцаар ярьсан гэж чинь. Тэгээ тийм болцсон. Тэгээ өгчсөн. Дээрээс нь audio eraser буюу нэг чи маш тийм шуугаад одоо нөгөө нэг чи нөгөө олон нийтийн газар ингээд нөгөө байхад ингээд тавгүй санагдаад утас чинь дууссан чинь тэтгэхгүй. Тэр юу ч орчингоос чи ингээд ингээд ягаа чинь. Тэгээ нөгөө юу юм байхгүй болгоод ингээд audio eraser мэс гэдэг зөндөө юм байгаа юм байна. Тэр өөрөө нөгөө шинэ үеийн утаснуудынх нь өөрсдийнх нь нөгөө A8 хөгжөөд байна. Тэгээ камертай бол Samsung камертай бол юм байхгүй шүү дээ. Тэгэхээр та бүхэн PC Mall-оос хамгийн гол нь яг ганцхан бас Samsung биш, Apple, Samsung, Huawei, Honor бүх одоо брендийн гар утсуудыг бүгдийг ямар ч уушлахгүйгээр лизингээр авах боломжтой байгаа шүү. Тэгээ PC Mall-оос та бүхэн баталгаат гар утсуудыг сонгоод ажиллана.
Монгол дахь албан ёсны дистрибьютор PC Mall. Харин ийм одоо нэг ийм асуулт энэ За. за хөгжилтэй байрын асуулт ч за бити ийм ширээ сүлээж аваа. За чи яг ингээд нөгөө ширээ сүлээж авах уу эсвэл фаны хүлээж авах уу гэдгээс дотор дийслэх гээд айгүй их юм хугацаа ороод байгаа. Бодоод Тийм ч эхнээс нь хэлчих. Би нэг 10 минутын нэг юмс нэг удаа санаж байгаа Клабд орж бүжиглэх дуртай гэсэн шүү дээ. Одоо ингээд за нэг клабд ороод Монголд ороод бүжиглэж илээ зөв. Тэгсэн чинь ингээд нэг залуу өөрөө ч өдөж хоргоох юм эсвэл танилцах гээд ингээд хичээгээд байвал яах вэ? Яах вэ? Харин яах вэ? Одоо жишээ нь ямар ихний яах зүзүүлэх үү? Залиах уу гэх эсвэл зүгээр. Эсвэл гоё. Аа. Яг уу. За хамт тоноор дор бүжгэлтэй гэх үү? Яах вэ? Уу яг тэр хүн яг надтай яаж бүжгэлэх гээд байна гэдгээс шалтгаална шүү дээ. Тийм үстэй. Тэр хүн ингээд миний өдөөс хараад ингээд гоё ингээд зүг болгосон ингээд бүжгэлж байгаа юм бол why not тэр хүнтэй би бүжгэлж олно шүү дээ үстэй. Аа ингээд бүр ингээд би минь талдах гал бүр ингээд тэрж мэрх гэдэг хүмүүс байдаг шүү дээ. Тэгэх юм бол шууд түлхээл ингээд шууд заагийн тавьж өгвөл тэгээ ихэнхдээ нөгөө бид нар чинь найз охтуудаараа явдаг болохоор нэг тийм нөгөө өмөрдөг найз охтууд байдаг шүү дээ. Дундуур нь орж ирээд ингэж урд нь орж ирдэг үү? Ингээ бүксөр ингээ төрхийг хагаад авчихсан. Тийм найзуудтайгаа явдаг болохоор тэгээд тэд нар маань дундуур орж ирээл одоо надад ийгүү санагдах юм бол тэгэл дундуур орж ирээл нөгөө чинь гэж үгээр тэгэл ингээд байх болох ш замхруул. Тийм тийм ирчүүд гэхдээ нэг мэдсэн ард нь гарсан хамт үдчихэж идэг те. Бүжгэлмэд. Тийм юм бист амар дуургуу тэгж ардаас ирдэг. Ардаас юм уухаа. Аюултай те. Тэгж ирдэг залуучууд өстой дуургуу. Хүүе гэмээр залууч байдаг шүү те. Ард нэрцээ хизээ юм шүү. Анх удаа чичээ юм шиг ард гарсан зогсож идэг те. Чиг дээр навсгалцсан. Өөрөө тэгжсэн үү? Би баягш. Би хийсэн шүү. Тавдгаар та нар намайг боддоо сарайчтай бас ундаа өрцсөн. Би ч бас нэг бас муу сайж бас нэг өөрийгөө бас хим бидлээ бас те. Надад бас миний бас нэг юу вэ шүү. Цензур вэ гэх те. Хэзээ ч тэгэхгүй шүү дээ. Юу гэж байна. Яг би нөгөө тэгж асуугаадсэн. Одоо ингээд баажи лүмнэ хамтлагийн баажи бичсэн. Зүгээр Монгол ба. Яг юм Монгол ах хийснээ үзэж хараа. Ингээд одоо яг яаж хүлээж авах вэ гэж зүгээр гинт толгой дотор бодохгүй юу? Аа тийм бол тэгэл ингээд өтөс надад үжилж штэ. Ингээд. Мати яг ингэж бодож толгой ингээд үйл яг уу. Тэгээд өтөс нь хараад ингээд тэгээд яг хуцаагүй. Хүхгүй үстэй тий. Одоо утас суухгүй хаа хүмүүс юм. Гэхдээ одоо би чинь single юм чинь хэрвээ тэр залуу надад таалах юм бол яагаад үгүй гэж. Гэтэ би одоо чи Instagram гэдэг гоё юм гарсан. Би арай ажигаар хөөчих асууж түн. Instagram-аас сольж игээл тэгэл сольж болно шүү дээ. Чи ихтэй нэг яг үнэхээр бас дээр байгаад шүү. Утсаа өгч хөнгөч. Тэнд яг би одоо утсууд үнтэй тэгж танилцмал цаг айгуу удаж ин л тань. Тэр бас сольж танилцаа. Тэр үед бол уцаал авдаг байсан. Одоо ч уцаахгүй хаа. Одоо бол ажим сольцох. Би ажигаар туслахтай тий чи. Нийгэм тийм болчиход байна шүү. Би одоо уцаа өгч чиргүүд ерөөсөө гэхдээ октооч амар болсон шүү дээ. Зүгээр юм нэр гэсэн одооны октооч айгуу тийм шудраг болсон шүү дээ. Тийм. Зөвхөн зүгээр явж байгаа зүгээр нэр гэсэн шууд асууж болсон юм л шүү дээ. Зүгээр зочдод өөрөө би зочдод асуудаг юм л шүү дээ. өөрөөс ч асуужсэн уу? Өгч өгч тийм. Тийм. Тэгэл яах чаа гэдэг. Жоо хөлтүүд үү? Тийм. Асуудаг юм л шүү. Өөх үү? Өгөхгүй шүү дээ. Яах чаа гэсэн. Яах чаа. Үгүй. Би одоо Эцэд утаа. Сайн нэг чөдөд хэд гоо гэдэг дийдэг шүү. Өгөхгүй шүү дээ гэсэн. Хин шиг лацтаа талбай зээ мэдгүй амаараа дуу шиг лацгүй нэг бичлэг байт. Хийц мэдгүй. Саяны үгүй гэдэг үг хамгийн бодлоос асуудал. уцаарах гэж ажи авалтаа гэдэг. Ажиг гэдэг тодорхой л байгаа шүү дээ. Бажилум нөө байж л байгаа шүү дээ. Тэгээд асуугаад яагаад хүмүүс асуугаад байгаа юм бол мэдгүй яах гэдэг та нар танихгүй болохоор асуугаад байгаа юм болоо. Тий огт тэндэг гэж бодож шүү дээ. Болно шүү дээ. Найс жинхэнэ Монгол боо гэж харж байгаа шүү дээ. Энэ яг мөнгөтэй боо наа. Жог бандар болохоор мөнгөтэй гэдэг юм уу? Чи бүр хайр мөнгөтэй гэдэг. Чи ч нөгөө нэг юм Versace гэсэн юм нэг юм яг юм хятад ах нар ингээд нэг юм бүх юм Versace болгож байгаа яваад байдаг. Тэгээд ингээд яваад байдаг. Би бас хайргүй шүү тийм шүү.
1 2 бол Versace бол байгаа гэхдээ зогсоцоог битүү тийм Versace байхгүй хаа. Гэхдээ миний найзын нөгөө нэг Versace гэсэн юм шарг бүржиг бол бас класс шүү дээ яг нэг юм. Бис гайгүй тэр чинь бүтэн хүмүүс байгаа шүү дээ. Гэтэ дах шиг. Нэг бол байх хэрэгтэй шүү дээ. Ганц хоёр байхад гоё шүү дээ. Яа тийм дээ. Тийм ээ тийм. Гурав. Чи өөр таалагдсан юм аа. Оригинал юм уу тэр нь? Оригинал. Бааж өгсөн юм. Витамин зохиолсон. Амар орж иж байгаа үстэй. Амар орж ирж. Гэхдээ бас одоо Монголд ч бүх юм байгаа шүү дээ. Бас тий. Одоо юм бүх брэдүүд байна. Бүгд сая тэгж байгаа үстэй. Оригинал юм уу? Оригинал шүү дээ гэдэг. Амар орж иж байгаа. Харин дээ. Энэ ч гоё хоо. Өгшөрцөн бодлохоос. Playtime дээр тоглох юм уу энэ жил? Наа. Энэ тоолохгүй. Түрүүч чи бид нар чинь кологын тайзан дээр кологтой нэг бид нар гэрээтэй байж байгаа. Манай нэвтрүүлгийн ивент дээр чи Мицуя сайдраа. Жил би дүмнэ хамтгийг ярьлаа. Баажи яддаг сая яриаг үз. Манай нэвтрүүлгийн ивент дээр Мицуя сайдраа супер лайт калпис байна. Калпис байгаа. Нэвтрүүлгийн ивент дээр тэр хэд удаа өөр ундаа нэр хэлээ. Энийг нь ууж үзтiin л үү? Энэ ууж айгуу гоё ундаа шүү. Тэгээ энэ бас Японых юм уу те? Хоёлаа асахыг асахыг шүү дээ. Сайда мэдэн шүү дээ. Мэдэн шүү дээ. Тэгээ наач сайда. Ингээд шууд очих. Тэг. Нөгөө тэрийг асуудах гэдэг юм чи өөрөө. За ямар ч байсан Биш ээ глаасанд хийж уух юм уу л гэж асууж штэ. Глаас аргаа. За, ерөөс гоё болж байна. Яг манай нэвтрүүлэг нь яг гоё болоод явж шийхгүй. Одоо нэг хийж явах шиг нэвтрүүлэг ер нь. Ихний бүр хэсэг нь хасчих одоо гэж. Одооноос их тэгээд. Одоо тийм. Гэтэ ер нь юу вэ? Нэрнгэсээ. За, тэр түрүү яг гоё юм ялтай гоё юм ярьж чи юу ярьлаа? Түрүүн дээр клаб орохыг ярьсан. Юу нь одоо гэхдээ бол Яац юм бэ? би ингээд дандаа хуцаа мэдээ. жоохон байж байгаа жоохон өгч энэ дээр ингээ хувцсан дээр бас. Энийг ингээд гэдэг. Аминдаа л уг нь юу яасан юм. Мөнхий асах. Тэр асах нь бол зүгээр гейм биш заана. Бай. Жоохон байж байгаа өө энэ асгачлаа гээл. Гэнтэй би ямар сайн нэг юу зүудэх вэ? Ааха. Тэгэхээр илүү амар идэхгүй угаасаа болох нь тодорхой. Тэр юу сингл байгаа юм чинь үнэхээр залуучууд хадагдах юм бол бас юм өгч. Чам руу гэхдээ одоо ингээд ажи мэж чинь зөндөө хүмүүс бичдэг. Хоргочийн араас алсан бахав. Зөндөө залуучууд бичдэг өстэй. Тэгэхээр чи ингээд ингэхүү. Энэ ирэхгүй. Энэ гайгүй мó гэх ингэхүү. Ер нь би ингээд цуглуулж агаад бөөнд нь нэг үздэг. Бүгдийг зурулж байгаа дөө. За хана 300 ихтэй ирсэн байна л тээ. 300-аас тэгэл 15 Тэгээд харж байгаа л ингээд. 15 зүйлдэл 90 200 нас аачих уу. Авч исэн хүн байхгүй. Тэгвэл яг гэж хардیں۔ Цуглуулж. Тэг чигээр нь Юмыг яаж вэ? Бас тийм шүү дээ. Тийш тагтайхан залуу байх бас байж юм ч утга амар ингээд бакбак гэж юм гिचсэн залууч байж магадгүй шүү дээ. Гэтэ яг үннийг хэлгээд ингээд надад ингээд нахаалны муухай тэгж харьцажсэн залуу бол үнэхээр юм байхгүй. Амар соёлтой бичдэг, айгуу зүг боловсон, одоо чин сэтгэлээсээ ингэж нандиннан хайрлаж бичсэн одоо тэр үгтэй зарим нь бүр шүлэг мүлэг бичиж явуулдаг. Тэгээд тэр нь надад айгуу гоё санагддаг л да. Манай монгол залуучууд гоё соёлтой болсон юм байна. Тэгээ тийм гоё соёл гаргаж яхад нь тэгээд яах вэ? Дейт мэд ич болдог. Дейт хийхэд чинь буруу зүйл байхгүй. Гэхдээ тэгээ нааша гэснийг нь тэгээд яж болохгүй шүү дээ. Тийм ээ. Тэр хүн чинь бас тодорхой хэмжээгээр надад таалагдах хэрэгтэй үстэй. Тэр тийг 300 зүйл таадаг юм уу? Таалагдах. Бүсгүйгийн араас бас нэмэгдэх байгаа тийм. Тэгж Тэгэл ингээл бичээл тэгэл тэгдэгтэй. Гэхдээ би өөр нэг ингээд тийм интернетийн харилцаанаас одоо бодит харилцаа үүснэ гэдэгт ер нь ол итгэдэггүй. Одоо зүгээр ингээд нэг одоо бид гурав ингээд сууж байгаа ч юм уу тийм ээ найз нөхдөөрөө ингэж агаад коллекцаараа байж агаад яг ингээд гоё оригиналаар ингэж хүнтэй танилцах гоё штэ. Наач яг та 80-ад оны хүмүүсүүд байна л та. Наач чиний зүгээр юу л байна л та. Төрсөн тоон сарч илтэй ч хамааралтай. Чи бидний юм нөгөө бүх ингээд тархинд суудсан хамгийн анхны дийт бид чинь тийм байсан болохоор тэр үрээр ингээд сурцсан байхгүй. Одоо 2025 он шүү шинэ юм руу ороо. Гэхдээ тэр мэдгүй нэг л наалдж өгөхгүй байгаад байт юм аа. Би зөв дэлхийн дээр орцсон байлээ гэж хэлж байгаа. ямар амар төрслөгтэй. Тэдээс яг тийм хэлэх чиг тийм бэлж байгаа юм чи тэгээд амар амар төрслөг. Хоёрын амар мэдрээд тест ер нь тийгдэг болсон байлаа. Инстаграмаар харьцдаг болсон байлаа. За бид авъя. Бид хэдийгээр одоо 40 төгсөж байгаа ч авъя. Наа зөвлөгөө гэж. Авъя. Хичээ. Авах хэрэгтэй. Ягаад бол та харин энэ тал дээр хамгийн тэгээ. Хуйгаасаа хуваалцаарай. Хуйгаад. Чатаасаа харуулаарай бас. Юу чат? Гэс сандарч байгаа. Гэс тэр үгүй. Гэтэ ийм байхгүй юу? Угаасаа чи үнэ 80-ад бол бидний үчиг тийм байсан байхгүй юу? Дандаа амт харилцаа өөрөө ч байхгүй шүү дээ.
Дөнгөж яг нэг 2021 бидний ч яг 2021 тогтол нөгөө чат анх гарч ирээд Монголд дөө шүү дээ нөгөө нэгээс тэ. Тэмдэгүрч ягаад тэргүүлээ ирсэн юм чинь. Тэгэхээр их хөрхийс их олон хүнийг үсгэхтэй тэр өстө. Болцсон бах уу? Болцуусаас гадна бас бодоо олгосон тий. Хажууд нь сууж компьютер сууж байгаа нь л явуулаад тахтал тэгээд мэдхгүй яваад байгаа шүү дээ. Зүгээр гараад гүйчдэг байсан. Та хоёр ер нь эхнэрүүдтэйгээ яаж танилцсан бэ? Дандаа нэг саяны амьдаар шүү дээ. Тий. Найз нөхдөр явж байгаа л. За энэ тэгж ойлгох хаа. Ер нь нөгөө нэг ийм нэг судалгаа байдаг шүү дээ. Хэрвээ оюутан сургуулаа төгслөө гэр бүлтэй болоогүй бол ажлын байран дээрээс гэр бүлд орох магадлал 70%. Ажлын байран дээрээс одоо жишээ нь магадгүй чиний нөхөр чинь ирээдүйд аль нэг кинон дээрээс аль нэг клипний зураг авалт дээрээс эсвэл юм дээрээс гарч ирэх магадлал өндөр Яа, байхгүй юу? битээ тэгээсэн. Гүг. За магадгүй шүү дээ. Эсвэл ямар эсвэл ямар нэг эротик сценээс ч юм уу мэдгүй шүү дээ. Эсвэл нэг камермен ч юм уу эсвэл гэрэлтүүлэг тийм байж зогсож байж бол ажлын байр гэдэг чинь зөвхөн Тийм. хамтран Продюсер ч юм уу юм шүү дээ. Бас Тийм бэл. тэгэхээр ч тийм үү тэгээд бас нөгөө чи бас дээшээ яваад шүү. Сая гэрэлтүүлэгч зурглаа чи тоохгүй байхгүй. Ах байж болох юм гэсэн. Тэгсэн гэрэл продюсер байж болох юм. Продюсер ч угаасаа мөнгөтэй. Кино хийж байна. Менежер бүх том хийж. Том руу л явж байна. Сэрэг. Энд чинь нөгөө 30 хэд настай хүний нөгөө юм. Амьдралын ухаа гэрдүүлэгчээр яах вэ гэж бодсон шүү дээ. Энэ амар Хөөд юм гэлдэрээ зогсож байгаа хүмүүс яах вэ? Энэ амар байхгүй. Продюсер гэж бүгдийг бодож шүү дээ. Тэр киног тэр хүн хийцэн хэдий гаргасан бол тээ. Гурвалжингийн хамгийн дээр нь байдаг. Хамгийн дээр байгаа өнрүүл явах гэдэг байна. Тийм учраас нөгөө нэг тэгэх магадлал өндөр. Би бол их нэртэйгээ жишээ нь битээр нэг байгууллагад ажиллаж байсан. Тийм яг залуу сэтгүүлчид ингэж хоёр талаасаа орж ирээд танилцаад явчихсан. Тэгээ гэр бүл болсон байдаг одоо энэ чинь хэдэн жил болж Тийм ээ тий. Айгуу зам 17-8 жил болчихж байгаа. Чи бол овоо ирж шүү. Та яасан юм? Би жаа. Тэ сая удаачлаа ч тест яа. Та хэдэн жил болж байгаа вэ? 20 гараад л 22 жил үү? 22 гарч байна. Тэгээ жоох хүүхдэл багттай байдаг ч тийм. 22 жил болж байна гэж. За, харин нэвтрүүлгийн маань урлагийн хүлээ авч хүрч ирж ингээ бид хоёрын яндын асуулт. Цагаан сарын мэддэг шиг. Тийм цагаан сарын бид өгөхгүй байгаа шүү. Өчигдөр өвөг бат очиж байгаа юм байна. Авид. Өгсний дараа. Урлагийн Хүлээ авч хүрч ирсэн баярлалаа. Тэгээд цаашдаа нэг уран бүтээлд амжилт үсэе. Өшөө олон гой дүр бүтээгээрээ тэгээ нөгөө би нэг ярьцгаач үзсэн киноныхаа зохиолыг нэлээх уншиж судалж ийж түрүү хүлээн зөвшөөрдөг гэдэг. Өөр чин таалагдсан зохиол их олон очих болтугай. Баярлалаа. Олон кинонд тоглоод клип мэлбэнд бол орчиж байхгүй да. Тий. Тэгээд хүмүүсийн Баажаас гэхдээ баажд бол маягаар. тэгээд хүмүүсийн тэгээд тэр дүр мөрийг битгий хулгаач. Бүгд хамаатан Саудаар хамаатан садныхаа ажлыг битгий ингэж бүгд өтөнд тэд 2 сар хүмүүсүүд тэр юу явуулсан багт нь тэрийг тэгээд зүсэж орж ирээд дүрийг аваад муухай штэ. Ади орж ирээд үү? Ахтаа хамаатан садараа нэг давуу талаар нийлж хүмүүсүүдийг ягаал те. За чи бидэг юм уу? За эндээс эхлэн манай нэвтрүүлгийн ивент PC Mall-ын зүгээс энэ ухаалагчийг бэлгэлж байгаа. Тэгээд нөгөө гар утсан дээр аппликейшнийг суулгаад бүх мэдээллийг авна, бинжингийн индекс, зүрхний цохилт бла 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 гэх бүх юмыг авна. Тэгэхээр нөгөө хөдөлгөөн зогсоод бүх юмыг. Чи тэгээд Германд их байгаад байгаа юм, Монголд их байгаад байгаа юм. Би Германд хийдэг шүү дээ. Юу нөө чи дэх. Германд их байна те. Тийм PC Mall-ын зүгээс өгч. За энэ манай нөгөө G-ийн маань шинээр гаргаж ирж Италид хийж байгаа бүх амтлаад үзээрэй. Баярлалаа. Энэ сахаргүй юм уу? За мэдгүй асуулт би асуугаа. Манай нэвтрүүлэг дугаад бэлгээ авдаг шүү дээ. Олон дэм сахар өгч. Сахар Олон дэм асуугаар уур урддаг. Яг энэ хажууд байгаа дугаа мэдээ авахгүй гэдэг нэгдэн зэм асуугаар. Баярлалаа гэж Баярлагад авчууд айгуу тэггүй тэгэл энэ юутай юм уу таа гэдэг. Эдийн мөрний нөгөө шүлдэг юу гэдэг лээ. Тэ. За энэ нөгөө түрний нөгөө ярьсан хөлдөөц нүг байгаа. Энэ нөгөө чанал гэсэн энийг мантуудаа гахаа. Мантуудаа гахаа мэднэ? Мэднэ. Тэ. Тэгээд биш шүү дээ. Вау, та ингэж ирсэн соёл талаас Энэ нөгөө мантууд дотор бэлэн байгаа. Ингээл чи 20 минут өнөөдөр халаалаа. хэлээ. Орой илээ. Тэгээ энд нь хахад нөгөө кальбижин байгаа шүү тэ. Нөгөө хоолыг үзүүлчих гэсэн хүмүүстэй бас тэ. Ингээд кальбижин бас гэдэг байгаа. Тэгээ өнөөдөр чамд бид нар мантуудаа гахаа кальбижин хоёрыг өгч байгаа шүү дээ. Орой гоё. Чад гоё хүн амт юм уу гэдэг найз хүмүүст хамаагүй яа. Дээдлж байгаа залуугаш дуудаж байгаа. Одоо угаасаа нөгөө киноны промошны ажил гээд Монголд бас нэг хэсэг байх юм байна шүү дээ. Үгүй. Би одоо удахгүй битсэн. Удахгүй 2 км. Чи 2 км заавал 7 хоногийн асуудал яг хоо тийм. Тиймээс наан шоудах жахгүй юу? За энэ болохоор нөгөө манай
нэвтрүүлгийн ивент гэдэг чинь нөгөө нэг Shiseido-гийн албан ёсны дистрибьютор NRB компани зүгээс энэ нөгөө Японы Shiseido-гийн бүтээгдэхүүн болох Diet Jelly. За тэгээд төрмөрийг цагаан гаг бүтээгдэхүүний дээдсээ бэлэг болгоо бэлгэлж гинэ. Тэгээд хэрэглээд үзээрэй таалагдах юм бол тэгээд NRB-гийн бүх хэмнэн сангуудаар болон NRB компани өөрийн байран дээрээс ирж худалдаж авах юм боломжтой болоо. Shiseido угаасаа Япон чанар юу хандах вэ? За тэгээд манай орцогч нартай бид нар ингээд нөгөө орцогч бодоод бид нар iPhone бол өгөөд идэггүй. Өгөөд идэггүй гэсэн. Өгөөд идэггүй маа. Тэгээд энэ удаач бид нар өгөхгүй гэдэг. Тэгээд зүгээр Facebook iPhone байгаа шүү гэдэг. Яа одоо баяртад нүжигсэн байсан бол баг нөгөө чамаа нөгөө жимсэн биш чи мэдээд хэлчихгүй тийм. Тэгээд single байгаа болохоор чи ингээд тэгээд эрэгтэй аюу юм ягаан өнгөт бас гарсан юм байна гэдгийг хараад тийм ийм гоё тэгээд баярлаа. зүгээр харуулсан юм уу тийм. Өнөө оролцож боломдоо харуултыг. Тэгтээ нэвтрүүлэг болгондоо нэг iPhone өгөх юм бол болохгүй байгаа юм гэж. тэг компани бурхан. За. Тэстэ баярлалаа хүлээн авсан баярлалаа. Ийсэн баярлалаа. Тэгээ бааж ялтай бас нэгэн гоё. Бүсгүй киног заавал үзнэ. Заавал үзнэ. Тэрэн дээр тэгээд таалахгүй шууд бичнэ заяа. Зочглаа яриа дээ. Таалахгүй шүү гэж бичнэ. Тэгээд таалах юм бол бас бичнэ те. 200 мянган хүн үзсэн байгаа гэж кино театруудаар энэ бол бас том тоо нэрийг том тоо кинонд бол Монгол кино том тоо тэгээд цаашдаа ч гэсэн бүсгүй кино тэгээд бас тэгээд нөгөө алдарт хурд хамтлагийн тийм ээ бид үүс нэг амьд дом гэж хэлдэг шүү дээ тэр гоё хурдын юм ах нарын маань гоё түүх те би гэхдээ энийг мэлчгээд тэр хохирогчийг үзээрэй тэр хохирогч дээрээс яг үнэ арайнаг бас илүү шал өөрөөр харна юм бол те Зэвүүн төрхтэй. зэвүүн төрх надад бол тэр хохирогчийн эмгтэй гол төр бол үнэхээр секс сценийг хэдвэр ингэдэр гардаг гэдэг нэг лөө хоёр дээр лөө нэг дээр гэх тийм за кино эхлээл тийм болчихдог байхгүй чи айгуу сайн үзэж байдаг за баярлалаа тэр айгуу гоё кино чи бас би үзсэн чи тэр нийлтэн дээр хамтч үзсэн нийлтэн дээр юуны нийлтэн дээр хохирогчийн нийлтэн дээр ч үгүй л хохирогч нээлт iPad юу би халуурсан ш нөгөө юу кинонд Хохирогч нээлттэй хийсэн шүү дээ. хийсэн шүү дээ. Эхний 3 ангир үзүүлдэг юм шүү дээ. Тийм. Тийм. Би чамд урлаг хэрэггүй. Би урлаг үзсэн юм байна. За баярлаа. За. Амра. Дараах дээр цаасаа урлаг өгөөрэй. Дараагийн кинонд дээр цаасаа урлаг өгөөрэй. Хамтсан бүх хүмүүст баярлаа. Шууд нэг дор 3 ангир үзүүлсэн шүү дээ. За тэгээ намайг уурж авчирсандаас маш их баярлалаа. Гоё хоолоор дайллаа. Би нөгөө цатгалын явжсэн мол дээр нэг хийж чадсангүй тэгээд бас гахаж өгөх гэж байна. Тэгтээ гоё ялаа. Тэгээд гоё ундагаар дайлсан. Тэгээд хоёртаас ингээд дунд нь суугаад ярих хувь тайлан бас байсан юм байна. Би бол Германаас та нарын хоёрын одоо нэвтрүүлгийг үзэл шоолох үедээ шоолол ямар муухай юм бэ ингээд нөө дундаа суулгаж байгаа л хоёр ч бас хүнийг ингээд чамайг өнөөдөр бол гайг боллоо тийм. Гайг өстой гайг. Яг хүмүүс тэгдэг байхгүй. Яг ингээд айж бэргэж ирсэн чиг бит хоёр одоо хүн идэх гээд байгаа мангас биш тийм. Хүн гарах гээд байгаа ямар нөгөө татаа тунгаа нэвтрүүлэг биш. Уур сайхан ярилцаад ингээд гарахад ямар ч асуудал байхгүй. Тэр бид чамаас ийм их мөнгө авчиад юугаар л Тэгээ оронд нэг билүү аваад өгчөөд тийм. Өөрөөсөө баярлалаа. Үнэхээр үзэж чадсан гэнэ. Муу багаас урьж авчихын тулд муу юм бичсэн багаас тийм. Зүгээр их гоё штэ гэж байхгүй. Тэгээд эсн маш баярлалаа. Тэгээд бас аюу гоё шин гоё зүчин байлаа. Тэгээд гоё сонирхолтой байлаа. Тэгээд бажал таамтгаар сонсохоос гоё subscribe дараарай. Тэгээд бас энэ манай олдогчийн бас нөгөө ажи явж байгаа. Тэгээд та бүхэн бас орж дараарай гэж хэлмээрээ. Peace.